Metaverse дахин ачааллаа. Аним эхлэхэд нэг нь SmackDown-ы хувцастай залуухан хөө луу харан зогсож байдаг бөгөөд залуугийн ард нэгэн Fairy Tail зогсож байдаг. Масктай залууг Sanraku гэдэг. Sanraku гинэт дайралтын зогсолт авч харанхуйн луу руу биш тэнгэр дүүлэн Fairy-гийн нүүр лөө өсөрч байгаа нүрийг нь дил бүшгэлнэ. Үзэгдэл бодит байдал руу шилждэг бөгөөд Sanraku бол виртуал тоглоом тоглож байдаг. Тэр нүднээсээ тоглоомын төхөөрөмжийг салган өсөрч давхцаж гарнаа орон дээрээ. Үнэхээр сэтгэл хөдлөл ихтэй гэдэг нь шууд харагдана. Тус тоглоом нь VR тоглоом бөгөөд Virtual Reality тоглоом бодит юм шиг л байна гэсэн үг юм. Sanraku бол хамгийн суг тоглоомыг олж тоглох дуртай нэгэн бөгөөд хамгийн суг тоглоомын цуглуулгатай нэгэн аж. Нүгээр хамгийн суг видео тоглоомыг ангуучилж VR тоглоом тоглодог нэгэн аж. Түүний ээж нь бас жоохон сонирн бөгөөд баахан үхсэн өврөхийн цуглуулгатай. Үзэгдэл Sanraku руу шилждэг бөгөөд нэг рандом охин Sanraku-г тагнаж байдаг. Тус охин хамгийн тохиромжтой цагийг хүлээж Sanraku видео тоглоомын талаар яг асуух гэж байтал нэг өөр эрэгтэй хүүхэд гарч ирснээр охины төлөвлөгөө нурнаа. Үзэгдэл видео тоглоомын төвийн захирал Mana руу шилжнэ. Sanraku гардаж буюу тагнаж явж идэг охины нэрийг Rain Saga гэдэг. Тэр тоглоомын төвд орж ирээд Rain Saga-гийн зорилго нь Sanraku энд орж ирсэн үү гэж асууна. Mana харин орж ирээгүй, тэр нэг бүр хогийн тоглоом аваад гарсан завгүй байгаа байх гэж аваад явсан. Мөн тоглоомыг үнэхээр муу тоглоом болохоор тэр тоглож байгаа байх гэж хэлдэг. Тухайн үед Sanraku орж ирнэ. Rain Saga Sanraku-г орж ирсэнд баяртай байдаг ч гэсэн нэг л мэдгээд байгаагүй юм шиг алга болж орхисон байдаг. Байгаагүй ч юм шиг. Энэ байгаагүй болов. Ямар ч байсан Sanraku тоглоомыг үнэхээр янзтай тоглоом байна лээ гэж Манад хэлнэ. Rain дахиад л сталкердж нууцаар тагналтынхаа үйл ажиллагаанд орно. Sanraku харин тоглоомын дэлгүүрийг эзэнт хандаж саяхан тоглолцсон тоглоом нь үнэхээр гинт чирэггүй хог байна лээ гэж хэлдэг. Тоглосон тоглоомын дотор нь орж чин сэтгэлээсээ тоглосон байдаг. Sanraku ямар тэнэг тоглоом тоглож тэндээсээ утгагүй дарааллыг нь олж улам л утгагүй байдлыг мэдэр дуртай аж. Бүх үйл явдлын турш Fairy Tail-ийн талаар ярина. Тоглоом эхлэхэд байсан дүр нь бүх цаг хугацаа байснараа Sanraku-тай байснаар хамт байсан бөгөөд тоглоом үнэхээр л маш сайн хогийн тоглоом байлаа гэж хэлдэг. Бүх зүйлийг ярьж дуусны дараа алга хавсаргаж ийм хогийн тоглоом байгаад би баяртай байна гэж залбир шиг юм зан үйл хийнэ. Sanraku хажууд Rain Saga хажуунаас нь түүнийг мөчөд харж байдаг. Мөн их л сонин инээнэ. Уус сайн бяцхан чөтгөрөө. Ямар инээмсгэл гэдгийг би л мэдэхгүй шүү. Sanraku Managаас танд санал болгох тоглоом байна уу гэж асуухад Mana хойно байсан зураг самбар дээр байгаа тоглоомыг санал болгоно. Тус тоглоомын нэр нь Shangri-La Fortune гэдэг тоглоом бөгөөд энэ тоглоом нь шинэхэн VR тоглоом бөгөөд аль хизээний 30 сая тоглогчтой нэлээд алдартай тоглоом аа. Sanraku гэртээ хараа Shangri-La Fortune тоглоомын талаар онлайнаар хайлт хийнэ. Бас Sanraku нэлээд дажгүй компьютерийн мэдлэгтэй шүү. Нэлээд ухаж судална. Эцэст нь нэлээд ил ам дагуулсан их шүүмжлэлтэй тоглоом гэдэг нь ойлгомжтой болж Sanraku тоглохоор шийдэн. Тус тоглоомын харин Otopo компани зохиосон аж. Уг нь тус тоглоомын зохиосон программист нь нэлээд гоц ухаантай Sokoku Tsuki гэдэг нэлээд авьяастай нэгэн байдаг. Sanraku тоглоомыг асах төвшлүүдээр дарснаар Sanraku-гийн тоглодог хогийн суг тоглоомуудаас арай ондоо эхэлнэ. Маш олон скинтэй нэлээд том тоглоом байх нь тэрэ. Sanraku өөрийнхөө аватарыг детачлан өөрөө зохионо, нүрийн жижигсэн томсхон, биеийн зохион гэдэг. Аватарыгаа нэлээд сэтгэл гаргах, нэлээд дажгүй дүр бүтээж байгаа гэж би бодсон юм аа. Тэгсэн чи юу вэ? Зүүнний чууны толгойд шалдан ир байд юм да. Sanraku чи хэмдэггүй юм бэлээ. Бүр ямар ч те дуулга аваагүй байдаг бөгөөд бүх мөнгөө хэмнээд хоёуг дуулга авах мөнгөө 9,000 зоос хэмцэн байгуул яах вэ? Sanraku огт хамгаалтын хувцас аваагүй учраас ингэж нэг юм аватараа зохиодог мөн тоглоомынхаа дүрд яг ижилхэн Sanraku гэдэг нэр өгөж тоглоом тоглоход бэлэн болно. Мөн тоглоомын эхлэхэд дүрм журм түүх гардаг. Гэвч Sanraku огт дүрмийг тоодгүй алгасан тоглоом руугаа гялц нэвтэрнэ. Нэг ой дунд шууд сэрдэг бөгөөд яг л бодит ертөнц шиг л мэдрэмж тоглоомд нарны гэрэл, шууны чимээ, салхи гэх мэт Sanraku яг сармагчин шиг хамгийн ойр байгаа мод руу авирч гараад эргэн тойрно модны оройн дээрээс харав. Үнэхээр л том газартай тоглоом байдаг. Sanraku шууд тохиргооноос газрын зураг гарган ирж намайг үзэж байгаа хүмүүс амар байвал мэднэ. Угаасаа анх эхлэхэд beginner буюу анхлан сурагч нар байгаа нутаг сэрдэг болохоор Sanraku хамгийн ойр байгаа тосонд очихоор шийднэ. Энэ нь яг зөв юм. Яагаад гэдгийг геймер хүмүүс мэдэх байлгүй дээ. Тэгээд хамгийн ойр байгаа хотгон руу явхаар шийдэж модноос шууд үсрэн буугаад тоглоомыг мэдэрч үнэхээр л ухаалаг удирдахад эвтэйхэн байдаг. Мөн дотоод тохиргоо судалнаа. Одоохондоо 30 цус 30 мана
1 левелтэй байдаг. Мөн 9000 оноотой өөрийгөө шалдалж ямар ч дуулгагүй эхлэж байгаагийн хэмнэлт юм да. Тэгсэн модон дундаас нэг ногоон жижигхэн гоблин сүхтэй гинт лана Санраку руу довтолж гарч ирнэ. Санраку шууд сэлмээ дуудах гараад ирдэг юм байлээ шүү. Санраку сэлмээрээ жижигхэн гоблины голоор нь хоёр хувааж амархан алнаа. Их амархан под байсан болтой. Мөн гоблиноос айтем буюу жинхэнэ сүх унсан гэдэг. Санраку левел 2 болно. Тэгэл яг сүхийг бариад зогсож байхад нь бутан дунд нэг зүйл хөдлөх шиг болоод Санраку ажиглаж байдаг нэг зүйл. Санраку тэр зүйлийг хөдлөөд байсан учраас анзаарн тулгааны байрлал авна. Огцон бутан дунд байсан амтан утгатай тулаа шууд Санракуг алах гэж дайрна. Санраку амжилттай болтож ихний довтлогоог оногддгүй. Нилээд хүчтэй дайралт байсан бололтой. Мод хугаж доошоо унана. Туулаа дахиад Санракуг алах гэж товтлоно. Санраку сэлмээрээ ондог боловч алж чаддаггүй. Цусан түрүүний гоблиныг бодвол арай их бололтой. Муу бяцхан туулаа. Туулаа дахиад товтолдог. Санраку харин энэ удаа нөгөө сэлмээрээ туулааг доож тонилдгож ална. Туулааг алсан учраас 2 левелээс шууд 4 левелтэй болно. Санраку мөн төгжөөдөө байсан чадруудаа нэгтгэхээс гадна тоглоомын болтох товтлох нь үнэхээр Санракугийн тоглодог траш тоглоомуудаас өөр мэдрэмж өгч байх нь тэр. Санраку өмнө тоглож байсан тоглоомуудад алдаа байгааг хан нэвтрэх, дайснууд нь хаяа харагдахгүй байх гэх мэтийн тоглоомын алдааг Санраку хайж байх нь тэрэ. Санраку хогийн суг тоглоомыг алдааг харах дуртай нэгэн шүү дээ. Санраку ой дунд гүйж эхэлнэ. Тэгсэн нэг гахаа шиг огри байж байдаг. Санраку хажуугаар нь гүүх зүрээл тэрнийг устгаж орхино. Амархан под байдаг. Өөрийнхөө чадваруудыг хөгжүүлээд бүхэл тоглоомууд шиг амьтдыг устгаж амьтдынхаа сэлмийг зэвсгийг авч дараа нь ашиглах боломжтой аж. Мэдээж тоглоом учраас Санраку өөрийнхөө төвшин буюу анхлан сурагч нарынхаа байгаа газар байгаа учраас тийм хүчтэй мангас гарч ирэхгүй байдаг. Санраку газрын зураг авахч энэ байгаа мангасууд нь арай муу болохоор нэгдэх тосгонд очих гэж байснаа болоод шууд 2 дахь тосгон руу очдөг юм уу гэж бодноо. Тэгээд цаашаа алхаж явж байтал гүүрний цаана урт могоотой учирна. Санракугийн ингэж нэг юм зугаагийн гаргаж чадхаар мангас гарч ирдэг. Нэрээ Санраку баярлнаа. Бараг л энэ айн босс гэсэн үг. Санраку ийм хурдан хөгжиж яваад байгаа нь зөндөө суух траш тоглоом тоглосны ач. Үзэгдэл тосгон руу шилждэг. Тэнд нэг хүлэг баатар зогсож байдаг. Хүлэг баатар нэлээд өндөр левелтэй хүлэг баатар. Нэг хүнийг хайж байдаг. Бүхэл хүмүүсийн нэрийг нь шалгаад байх нь тэр. Мэдээж Санракуг хайж байх нь тэр. Үзэгдэл Рей Сейга руу шилждэг бөгөөд Санракугийн байнгыг сталкердж явдаг нөгөө охин байх нь тэр. Санракуг Рей Сейга тоглоом дотор хүртэл сталкердж буюу тагнаж олох гээд байх шиг байгаа. Үзэгдэл дахиад Санраку руу шилжнэ. Санраку авраг могоо руу дайрна. Могоо нилээд аюултай. Могооны товтлогоо нэг л оногдох юм бол тоглоом дотор өгөх хайж. Санраку өөрийнхөө бултах чадварыг нэмэн мөн Санраку могоон хажуунаас сэлмээрээ зүстэг боловч огт нөлөөлдөггүй сэлбэнд хугарна. Санраку могооны арьс үнэхээр зузаан гэдгийг сая нэгэн ойлгон туулаанаас унсан Bloody Blade гэх хилтийг дуудаж дахин дотлох байрлалд авна. Яг довтлоод алах гэж байтал могоо хорд цар татчихна. Ингээд Санракугийн цус нэгээрээ буюу 10 секунд тутам багассаар байлаа. Тэгэхээр Санраку бараг л 4 минутын дотор могоог заавал устгах ёстой болсон гэсэн үг юм. Санраку угаасаа маш их тоглоом тоглож байсан учраас нэлээд чадварлаг учраас могооны учрыг олж цээжин хэсэг рүү сөлбөж гарна. Яг улаарсан бох шиг л хит удаа бүлээ тавьчна. Могоо чарлаа. Муухай чимээ гарна. Их л өвдөж байгаа юм шиг чимээ гаргана. Эцсийн Санраку өсөрч байгаад могоон толгооноос барьж байгаад хэдэн удаа толгоо хэсэглүүнд бүлснээр асар том могоо үтхэн унаж орхино. Ингэж Санраку 12 левелээс 14 левел рүү шилжинэ. Мөн могооноос хөөрхөн айтем унана. Санраку руу тайвширч болохгүй. Цус нь багасаар байдаг бөгөөд могоо өгсөн ч гэсэн хор нөлөөсөөр байдаг. 10 секунд Санраку хамаг хурдаараа ойрхон байгаа хотын зүг рүү гүйн. Үзэгдэл хотхны хажуу зогсох 2 буюу Мая, Ямато 2 руу шилжинэ. Тэр хоёр дайлжганаж байж байдаг. Яг үнэн үеэр Санраку гүйж гарч ирнэ. Хоёр хос Санракуг мангас гэж бодоод Мая яг харуулж алах гэж байдаг. Ямато тайвшир тэр тоглох штэ. Нэр байгаа үсттэй гэж Маяд хэлнэ. Ямато Санраку мэдээд ойрхон байгаа амрах цэгийг зааж өгнө. Санраку хутагчийг сандрагаж өрөө гаргаж өгөхийг хүснэ. Санраку амрах өрөөрөө орж би чадлаа гэж хамаг чадлаараа хэлнэ. Санракугийн хорны нөлөө арилаагүй байдаг бөгөөд Санраку тоглоом дотроо анхны үхлээ авна.
Санраку бодит байдалд очиж сая болсон үйл явдлыг бодож сууна. За гэж хэлээд буцаа тоглоом руугаа нэвчэрч тосгоны иргэн тойронд нь ажиллаж явна. Санраку зорилго нь мэдээж тоглоом тоглож байгаа учраас хамгийн өндөр ранг дээр очиж шилдэг тоглогч болох нь зорилготой байдаг. Тоглоомч гэсэн энэ зүгээр онлайн тоглоом дотроо Санраку гудамжинд шалдан явж байгаа нь зөв бус харагддаг. Бусад тоглогч нарын анхаарлыг маш их татсан. Санраку би ингээд шалдан нүцгэн яваад байж болохгүй юм байна гэж бодноо. Хичнээн тоглоомч гэсэн гэж бодоод мөнгөө гороолтон байж хамгийн хямдхан хувцас авч өмснөө. Мөн толгойн шувуу шиг учир нуугдах гэж маск бас авчээ. Дараа нь айтем зардаг зэвсгийн наймаачин дээр очиод өөрхөн зэвсгүүдийг шалгуултал зөвхөн тууланаас унсан зэвсэг нь л дажгүй юм байна гэж Санракудад хэлнэ. Өөртөө сайн зэвсэг хийхийн тулд Санраку газар ухаж материал хайхаас аргагүй болжээ. Санраку зэвсэг хийх төмөр хайж нилээ цаг өрнө. 30-аад минутын турш хад чулуу ухаж байх мөчөд хоёрхан ширхэг чулуул олсон байгуул яах вэ? Яг эд хөдөлмөрлөж байхад нь хажуугаар нь харайж байсан мэлхий Санракугийн нүүрүүн шалбааг засаж орхино. Ядаж байхад тэгээ затсныхаа дараа мэлхий буруу юм хийгээгүй юм шиг дахин шалбааг затсаар байдаг. Мэлхий буруу юм хийгээгүй гэж л өөрийгөө бодоод ах шиг байгаа. Тэгтээ Санраку тэсгэл алдаж Жотуга мэлхий рүү шиднэ. Мэлхий дээшээ хөврөлдөө ингээ босч чадахгүй байдалд ордог. Санраку мэлхийг алах бодолд толгоонд нь зурс хийж орж ирээд сүхээ дуудаад шалбааг дундуур алхаж гарна. Мэлхийн яг урд нь ирээд мэлхийг алах үед нэг айтем он. Айтем яг хараад байхад яг айтема хараад байж байтал нь хоёр хүн Санракугийн урдуур алхахна. Санраку огт хүмүүсийг тоохгүй ажиллаа хийн. Оройн нилээд их зэвсэг хийх материал цуглуулсан байдаг бөгөөд зэвсгийн наймаачин дээр аваачж өгнө. Зэвсгийн наймаа чулуунууд дундаас нэг чулууг илүү онцгой юм байна гэж хэлнэ. Тэгээд тэр чулуугаар ерөнхийдөө зэвсэг хийж өгөхөр бол. Мөн чулуугаар Санракуд нилээд айтайхан хоёр сэлэм хийж өгнө. Зэвсгийн наймаачин Санракуд хандан чи одоохондоо NPC буюу non-play character шиг суг байгаа шүү гэж хэлээд Санракуд нэх тоохгүй дэлгүүрээс гарч яваад сайн зэвсэгтэй болсон учраас дахин левел нэмэх гэж байгаль орно. Үзэгдэл Ригээ саягалуу шилждэг бөгөөд тэр могоо боссыг яг л тулдах гэж байдаг. Тулаан эхлэх үед могоо боссыг маш амархан бүр секунд хүрэхгүй хугацаанд алчихна. Рейсагаа тоглоом дотор хүртэл Санракуг хайж байх нь тэрэ. Үзэгдэл Санраку буцаж шилждэг бөгөөд Санраку арай өөр жижигхэн гоблинтэй тулдана. Тэр өмнөх гоблиныг бодвол хамаагтан хөдөлдөг байлаа. Санраку гоблин хоёр бие биенээ алах гэж чадах ядхаараа л бие биенлүүгээ дайралтаж дасалтгүй дайрч байлаа. Гоблин нилээд хурдан хөдөлгөөтэй бололтой. Санраку тулдахад нилээд хэцүүхэн өрсөлдөгч байж чадаж байлаа. Ядаж байхад нөгөө гоблин чинь бас пойлны багэ байж байгаад нэг сонин чимээ гарган бусад найз нараа дуудана. Санраку эвгүй байдалд орсон ч гэсэн хулчгар дахиад биш учраас гоблинуудтай байлдах байралтаа аван яг гоблинуудыг алах гэж байтал нь нэг сонин дайралтаар бүх гоблинууд устж орхино. Санраку юу болоод байгааг мэдэхгүй урагшаага артал нэгэн онцгой мангас гарч ирэх нь тэрэ. Цаг алтгардаад яваад байдаг охин руу шижнэ. Нөгөө Ямато гэдэг нэг Майятай нэг алцганаадсан нэг хоёр байсан штэ. Нэг халцгаар хоёр. Тэр хоёр руу шилждэг бөгөөд энэ нь бол Рэй гэдэг сталкер охинтой гуруулаад зогсож байх нь тэрэ. Рэй нөгөө Майя чинь төмөр том биеийн харангуйтай бүр дахиад номсомоор харуулах гад энэ Майя чинь юм болохоор л номсомоор хүн болныг харуулж алчих гад угаасаа тийм галзуул юм шиг байгаа юм. За тэгээд Майя Ямато ирчин байгаа зү. Ямато шууд юу тэгдэг байхгүй юу? Рэй тандан. Нэг шуун толгойтой, шалдан нэг залуугийн талаар ерөнхийдөө бол Рейд ер нь бол хэлдэг. Рэй амар сонь шууд л тэрийг энэ бол Санраку байна гэж мэдчихэж байгаа юм чи амар. Энэ бол хайрын хүч ухаа. Тэгээ Санраку бас л азгүй туучи болтой. Тоглоомын ертөнцид айхтар хүчтэй бараг нэрээ нэг тэр бомб нэг удаа таарах мангастай шууд таарчнаа ядчих. Тэгээ Санраку тэр мангастайгаа геймер хүнийхээ туршлагаар байлдаж туулдаж чадхаараа хичээнэ. Гисэн хідэж мангас сар байхгүй үед шилжиж чаддаг бөгөөд ингээд хүссэн газараа сар байхгүй бол бүр хүссэн газараа гарч ирэн заяа бүр аим шиг. Тэгээ Санракугийн хаанаас ч хамаагүй дайрч бүр үнэн лайтай мангас идэм аа. Тэгээд ер нь бол Санракуг бүр ингээд статсан шалаанд оруулдаг хөхгүй. Санраку байдаг чадлаараа тулдаж байсан ч гэсэн бүр тэр ядаргаатай скейл те хүчний ялгаач их ер нь нэг зохиолоор бараг Санраку мажичик гад байдаг хөхгүй. Тэгээ маш олон тоглоом тоглож байсан шүү дээ Санраку. Тэгвэл сар байхгүй болсон чинь Санракугийн хоёр хөл нь байхгүй болчихлох уу? Бөө тэгээ Санраку бүр ингээд хоёр хөлийг нь тас хазаад заяа.
алчихын даваанд нэг хувийн төстө үлдээчихсэн. Тэгээд Санраку бүр дээшээ хараад угаасаа ядагдaltaй явлаж мэйлэрчихсэн байж идэгэн. Мангас хараад өрөвдмөр Санракугийн дэд хазаад угаасаа тэр доор нь алчдаг. Ингээ Санраку 2 дахь үхлээ авдаг бөгөөд нөгөө нэг төрдөг газар үүдэж штэ эхний хот дээрээ төрнөө. Санраку дээр нийл их цорив болчихсон байт юм а би яагаад ч бүүмээ зэ. Мангасын хараалт л өрчөж байгаа юм шиг байна. Санраку саяны тулаанаас болоод өөрийгөө дахиад NPC буюу улны тоглогчтой. Одоо Монголын ихэнх хүмүүс ч улны амьдралтай штэ. Тэгээд NPC гэж ерөөхдөө бол боддیں۔ Яг энэ үеэр нөгөө нэг туулаа ингээл би Matrix гэх кинонд туулаа ярьж ирсэн. Сүүлд би нэг 2 3 анime ярихад дандаа туулаа гарч ирж ирсэн. Энэ туулаа гэдэг амт өөрөө тийм сүнсний ертөнцтэй тийм холбоотой юм болоогүй би нэг нийт ороо жоохон судалсан. Туулаач хамгийн их юу нэг нэмх 18 хийдэг амар үрждэг амт юм байл шүү. За миний ихэнх үзэж байсан аним туулаа гарч ирсэн те та нарт нүгсээсэн шиг. За тэр ч яах вэ? Санраку тэр мэдээж хэрэг малгайтай погдоосон сонин туулааны араас явнаа. Туулаач бас үнэлээтэй хурд хөдөлгөөнтэй байгууд барьж авахгүй ч үнэхээр үүл тамаа эзэлж үсэрч хараад хойноос нь хөөсөөр байгаад арайч нэг булан даваачаад моо балиар тоолоо би чамайг барьж авлаа. Гэл яг тэгээ байж исэн чинь яадаг гэж үуч. Туулаа юу Дремон гэд нэг хүүхлэг нөт штэ тэмдэг газар шиг шууд ханаас ч юм бөөмэй цагаан хөтэ хаалга гаргаад ирнэ. Тэгээ хаалгалууга орчиж байгаа юм чи яах вэ? Тэгээ Санраку ч энэ хаалгаар очивол орвол Алиса гайхамшигын орнолоо очих болоо. Эсвэл би Matrix би шилэгдмэл нэг юм болоо гэж дотроо зөөс доторноос та хэдэн 100 мянган бодол орж ирнэ. Тэгээ Санраку за олон юм бодоод явах гээд шууд хаалгаар орчноо. Тэгсэн чинь хаалгаар 80 левелтэй баатрууд л орох ёстой байсан бүлгөө. Тэгсэн чинь Санраку чинь 28 левелтэй шүү дээ. Тэгээ Санраку хаалгаа нэвтэрсэн чинь сайгүй туулаанууд. Ад жаргалтай туулаанууд. Инх тунх амар тайван амьдарч байгаа туулаанууд байлаа. Тухайн мөчөд туулаа чинь нөгөө нэг малгайтай туулаач Санракугийн ард нь гинтл погтоогол гараад ирэнгүүт сайн байна уу гэж мэдж байна Монгол хүн шиг. Туулаг имүү гэдэг болтой. Санраку өчигдөр орой туралцсан мангасын талаараа бас тэр имүүгээ туулаа мэддэг зөв амар тийм. Тэгэд би чамаа харсан чи үнэхээр мундаг юм а гэж имүү хэлж мэлээ зэ. Тэгэл чи манай хаантай уулзгаа. Чи манай хаантай уулзах ёстой юм өстой гэл. Эйгөө хэнийг бүр Санраку бүр эвгүй байдлаар Санраку хүссэн хүсээгүйч эс хүсвч те. Тууза Rabbit хотын хуулийг даган Санраку имүг дагаж явсаар байгаад нэгэн хачирхалтай газар хурж ирнэ. Мэдээж хэрэг энэ бол нөгөө нэг хааных нь л өргөө юм шиг байна. Тэгээл нөгөө нэг хаантай нь уулзсан чинь бүр нэг амар те юу юм бэ туулаа ихэд туулаа биш юм шиг зэ Якуза шиг л нэг Висаж гэж нэртэй нэг амар туулаа нүүр амдаа сорвтой нэг амар юм зогсож идэв. За үзэгдэл Рэй мана хоёр шилждэг бөгөө тоглоомын төв дээр хоёр Санраку клевс Рэй чин бодостой өдрийн бодол шөнийн зүуд хайрын хүч тэ худлаа тэгэл нэг манатай Санраку энэ талаар мэдээл авчих гал манатай өстө үсэрч хараач үсрэн наалдан тэр хоёр ярилцаж байт юм аа худлаа шаал угаасаа хот угаасаа надад тийг санагдсан. Тэгээл юу маанач гэсэн юм шидэ бол ингээ бүх зүйлийг мэдчихэж байгаа заяа. Тэгсэн бүртлээ ингээл мэддэг юм шиг жүжээл. Тэгээ байж дээ. За тэгч яах вэ? Тэгж байгаа тэгээд үзэлээ дахин Санраку руу шилжнэ. Санраку нилээ бас Монголтой адилхан халуун газар амьдардаг юм шүү. Хөрчнөөс нэг энержи дрийг авч унаа. Тайгрэд мэдхгүй. Тэгээл ууж алхаж байгаахтаа алчаалаа тайлж майлал. Тоглоомын талаар те тап маптай юм бил бас жоохон баяали бацаа юм шиг Санраку гэж. Дээрээс нь мэдээлэл хайж байгаа судалж онцгой амьтдын талаар уншаал. Өөрийнхөө алсан амьтд те энэ талаар уншаал те. Бэж идэг. Тэгэл өрөөндөө ороод ямар ч гоё сандалтай энэ сандал дээрээ тухалж аваад лааж байгаа юм чи. За тэгэл тэгээд туулаатай ягаа чи мэдэхгүй туулааны талаар бодсон зэ. Аимшигтай ууртай туулаа. Яг мөн үү? Тэгээд дөхөөд яг уулцсан чи нэг амар нүүр амтай туулаач юм байна штэ те. Айгуу дайжгүй зантай амтан байгаа л яг уу. Санракуг онцгой даалгавар биелүүлж те. Чи илүү хүчтэй болох уу? Санраку ч хүчтэй болно гэсэн шууд юу н яаж байгаа юм шиг юу нэг
зааса юу вэ гэж ойлгож байгаа сте малнуудаа. Нөгөө юу нь яадаг штэ. Соб босоод за яг тэгж байгаа юм шиг даалгавар сонсгоо тгий гээл шууд би биелүүлээ би хүчтэй болъё гээл шууд идэх. Тэгсэн чинь нохооны хүзүүвч шиг юм зүйлгэнгүүтээ бүр саналгүйг нохоо болгож байгаа юм шиг байгаамаа аимшигтэй. Тэгээ өдөртөл дахиад бодит ертөнцийн шилждэг бөгөө санараагүй чинь те тоглоомыг жоохон булгаацах те жоохон тийм арын хаалга хайж эхэлдэг юм а тоглоомыг. Яагаад ч олдгүй хайгаад те арга мухардаад санаагүй чинь жоохон Shangri-La Fortune-ийн тоглоомоос те айгаад дахиж орвол дахиад хүчих юм болов гэж жоохон гоншихноод тэгээд өөрийнхөө нанаа тоглолдог Berserk онлайн гэж зодооны тоглоом тоглолдог хөөх. Berserk онлайн fashion тоглоомыг эхлүүлнэ. Тухайн Katsu гэдэг яг Luffy шиг санаж тулддаг өрсөлдөгчтэй тулддаг бөгөөд Katsu Sanraku-г шинэхэн сурсан дайралтаараа Sanraku руу дайрна. Sanraku дайралтаас нь маш амархан болож чаддаг бөгөөд болтго чадвар нь үнэхээр сайн хөгжсөн байлаа. За тэгээд зүхтаагаад хойшоо байж байгаад ухарч байгаад гинэт өөдөөс нь Sanraku дайрна. За ингээд Sanraku Katsu хоёр бие биенээ руугаа дасалтгүй дайрч болтож байлаа. Өрсөлдөгч нилээн ширүүхэн эн тэнцүүхэн даалцаж байлаа. Эргэн тойронд байгаа хүмүүс тэр хоёрын тулааныг сонирхож үзэж байх нь тэрэ. Katsu-гийн нэг гарыг нь Sanraku зохиж байгаа дастаа тайчихна. Тэгсэн дасарсан гар нь Sanraku бүр буцаж өөрөө эргэж ирээд дэлгэв зогсноор тулаан дуусч Sanraku ялагддаг юм аа. Ер нь дандаа Sanraku ялагдаж өгөх юм даа чаваа. Ер нь Sanraku гол дүүр муу юм уу? За Sanraku ялагдчихаа Katsu-тай буу хална. Шинэхэн тоглоом эхлүүлсэн гэдгээ хэлээд хорвоод байхгүй те нэг амтантай уучраад хараад төрчихсөн яах ийхээ мэдэхгүй байгаа л гэж хэлэн Katsu Sanraku хандан чиний тоглож байгаа тоглоом тоглож байгаад нэг ягаа өстэй миний таньдаг хүн байдэн штэ. Тэмтэй очиж уулзаар их олон зүйл мэдтiin. Энэ тоглоомын нууцын талаар гээд би тэрнлүү дүнгээсээ чиний талаар мэйл явуулчлаа. За Katsu тэгээд ерөнхийдөө бол онлайнаар чат бичсэн байгаа. Нөгөө шууд нөгөө хүн руу чат бичсэн байдээ. Нөгөө хүн шууд уншиж байхдаа жинхэнэ тоглогч нарыг яг алж хядаж байдаг. Нилээ зэрлэг болголтой. Sanraku дахиад тоглоом руу нэвтэрдэг бөгөөд Sanraku өмнө нь уулзаж байсан газараа дахин уулзнаа. Жижигхэн юм уу Sanraku-тай хамтдаа мангасуудыг хамтдаа устгаж квест биелүүлэх үү гэж асуув. Sanraku саналыг хүлээн авч хамт мангас алхаар болно. Тэгээл Sanraku эмэг мөрөн дээрээ суулгаал явж байсан чинь хажуугаар байсан охтууд эмэг өгөхөд ямар хөөрхөн амтан бэ нэг хараач мараач гээл тэгээд Sanraku бүр эмэг за яах вэ надад охтууд хаяа хойлогоос мангасуудаа устгах квестийг биелүүлээ гээл тэ хамаг чадлаараа мангасуудыг устгахаар аян зам руугаа гүйж гарна. Тэгсэн чинь хойноос нэгөө охтуудынх нь нэг нь манай Sanraku ийм хоёрын зургийг дарчвал яах чаа. За тэгээд Sanraku ерөнхийдөө мангас харангуйтаа шууд зүхтаж орхино. Яагаад вэ гэхээр эйгөө нэг хараалаас нь болоод. За Sanraku мангасын хойноос гүйж байгаад зэвсгээ шидэж байгаад арайч үдээрээс нүсрээд мангасыг ална. Sanraku нэг мангас алсандаа сэтгэл нь хөөрч энэ хавийн боссыг алхах шийд. Мангасыг олохгүй шавар зогсож байтал мангас шавар дотроос гараад ирнэ. Шаварт хөдөлгөд хэцүү байсан ч гэсэн Sanraku өөрийнхөө хурдан хөдлөх чадвараараа ашиглан бултаж дайрч байхад эмүү шидийн хүчээр дэмжлэг өгч байх нь тэрэ. Тэр хоёр үнэхээр л сайн гар нийлүүлж байлаа. Эмүү Sanraku өндөр хүчтэй дайрч мангасыг гэмтэж чаддаг. Босс гэсэндээ бас ялахад үнэхээр л хэцүүхэн байлаа. Хараад байхад босс ч яг л шаврын авраг загас бололтой. Sanraku мангас асар хүчтэй зохио тэнгэр өөд шидэж орхино. Sanraku ингээд л өглөө гэж дахиад ингээ 3 дахь өглөө авахндаа бодож байтан туулай бүр баацгнаж те гүүж байгаа шилжүүлэг шид хэрэглэн яг нэг мангасын дээрээс нь агаарт шилжээд гараад ирнэ. Тэр хоёр тэгсэн чинь үнэн хачин заяа. Sanraku зүгээр боссын мөргөөд алчдаг. Тэгэл өөрөө нэг хөвтэй амьд үлдчихэж байгаа юм чаа. Тэгэл манай айгуу нэг хоёр чинь босч ирээл. Really нэгэ гээл тэгж байгаа чи бийл уураа. Тэгэл гар мараа зөхөлцөж аваад хойлож боссыг алчихлаа штэ гээл амар ааж жахалтай байж тийм аа. Тэгээд нэгэнт дууссан учраас Sanraku сайхан нэг хідэн ногоон амрууга шийдэж оруулаад цусаа нөхөж дүүргэнэ. Нөгөө хоёр чинь цаашаа явж байтал туулаа би чамд нэг гоё зүйл үзүүлэх үү гэж хэлнэ.
шууд нэг хувиралд орсон чинь залуухан охин болоод хувирчихна. Тэгээд 4-5 минутын дараа л буцаад туулай болчихдаг юм байна шүү. Учир нь эмүү хэдхэн минут л хувиралд орч чаддаг гэдгээ Санракуд хэлнэ. Санраку эмүү хоёр хамтдаа нэгэн өөр хотод ирнэ. Хотын хамгаалагч нарын боорцог шиг дүнхүү учраас эмүү Санраку хоёрыг дотгошоо оруулна. Учир нь боорцнууд чинь мулгуу шүү дээ. Эмүү хоёр маанаг хоёр боорцыг маанагтуулж гот руу нэвтэрнэ. Яг орж байтал иргэн тойрны хүмүүс нь нэг л кринж байгаад байхаар нь учир нь өмнө нэг хоёр охин Санраку эмүү хоёрын зургийг аваад зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьснаас болжээ. Тэгээд ийм хөөрхөн туулай хаанаас олох уу гэж өндөө ямар ч муу санаагүй асуусан байна л да. Тэрнээс нь болоод Санраку маш аюултай нөхцөл байдалд орсон аж. Учир нь түүний биеийн дээрх сорвин түүнийг хараад өрцөн гэдгийг шууд хэлж байхаас гадна эмүү туулай нь тун дөөхөн нөхцөлд гарч ирдэг. Энэ байдлаас харуул маш олон тоглогч нарын анхаарлыг Санраку татсан бололтой. Тийм учраас Санраку одоо анхааралтай байхгүй бол бусад тоглогч нарыг алаад айтмын бүх зүйлийн дээрэндэг аюултай ангууч нарын ч анхаарлыг татсан гэсэн үг. Санраку ингэж тоглоом дотор маш алдартай болж олон хүний анхаарлыг татж чадсан юм да. Яг энэ үеэр масктай эмэгтэй Санраку руу товтлоно. Санраку товтлохоноос нь амжилттай болтож тулааны барилал авч яг л байлтахад бэлэн болно. Тэгсэн нөгөө эмэгтэй маск авах үед нилээд өндөр левелтэй буюу 99 левелтэй байх нь тэр. Нэрг нь Pencil Knight мөн хажууд нь арга яс байдаг нь энд бусад тоглогч нарыг ер нь ангуучилж алдаг гэсэн үг. Санраку өнгөрсөнд үед тоглож байсан нэг тоглоомыг бодох бөгөөд тус тоглоомыг Unit Round гэдэг. Тус тоглоом нь бусдын хөдөлмөрийг үнэлж мэдтгүй дээрэмчин буюу боорцнуудын хаан шиг лалэ бацаанууд шиг зэлтэн гаруудын талаар тоглоом байдаг. Олноороо онлайн холбогддог мөн тулаантай тоглоом юм. Тус тоглоомыг анхлан тоглож байгаа хүмүүс нь өгсөн хүмүүсийн хутга дуудлага хувцас хэрэглүүрүүдийн дээрэмддэг аж. Тус тоглоомын шилдэг тоглогч нь магадгүй энэ Pencil Knight буюу энэ масктай эмэгтэй байсан аж. Тус тоглоомын сүүлчийн босс гэж байхгүй явцдаа түүхээ өөрөө зохиож болдог тийм сонирхолтой тоглоом ажээ. Жишээ нь намайг нэг алей боорцог нэг гаж хүсэлтэй бацаан өдөөгүй байсан бол би тэрнийг тоогчгүй мөрөөрөө анима яриад байна гэсэн үг байхгүй юу. Тиймэрхүү ямар нөхцөл байдалд ирнэ өөрөө түүхээ зохиол гэсэн үг юм да. Бяцхамж төрүүд минь. За Санраку тонулж найстайгаа зөв сүүлчийн хаалгаар нэвтрэх үед нэг эмэгтэй сандал дээр сууж байх нь тэрэ. Ээлтэй тоглогч арай энэ эмэгтэй мөн үү гэж бодно. Pencil Knight Санраку руу тухайн мөчөд гинтийн дайрна. Pencil Knight бусад хүнтэй ижидхэн зүгээр нэг trash talker биш бололтой. Тэр шууд Санракуг алах зорилготой дайрна. Санраку дайралт бүрээс нь зогтож бултаж байхад нь тэр угаасаа левлийн ялгаагаар маш өндөр байгаа биз. 99 30 гэдэг чинь харьцангуй шүү дээ. Санраку маш олон тоглоом тоглож байсан учраас арай ч үл довтлогоо бүрийг нь хааж байх нь тэр. Бас нэгэн өхөр шиг өвөртэй нэгэн охин гарч ирсэн байдаг ба тэр бас Санраку эмүүтэй уулзах гэж ирсэн байдаг. Юу ч болоод байгаа юм бүү. Дахиад дайралт өргөлжлөнд тулаан удах тусмал Санракугийн хувьд хэцүү болж байлаа. Pencil Knight тасралтгүй Санраку руу дайрч давталж алах гэж оролт. Тасралтгүй хийж байх нь тэрэ. Ядаж байхад эмүү туулаа лугаа буцах гад байдаг хугацаанд дуусаад угаасаа удаан хүн төрхөндөө байж. Ингээд хэвийн байдалтай буцаж туулаа болно. Эмүүг харангуйтаа гайх шарч бас баяртай байдаг. Pencil Knight-ийг Санраку амжилттай өшөглөж хойшоо ухрах үед нь туулайг аваад чадах ятгараа зогтнаа. Тэгсэн чинь Pencil Knight чи надаас зогтож чадна гэж бодоё гэж хэлээд яг хойноос нь хөөх гэж байтал үхэн ивэрт Pencil Knight-ийг шидийнхээ хүчээр бөмбөгдөж зогсоож орхино. Яагаад ингэсэн бэ гэхээр жижигхэн хөөрхөн туулаа аюулд орсон учраас би хамгаалах болно гэж дотроо бодсон байлээ. Pencil Knight зогсоосон аж. Санраку боломжийг алдахгүй чадах ядгараа хурдан зогтож байх нь тэрэ. Шинэ хот руу орохгүй бол яг байжсэн чигээ ордны аман дээр нь Pencil Knight-ийн туслахаар гарч ирэн Санракуг зогсооно. Pencil Knight Каланараар ирсэн. Санраку дахиад л хэцүү байдалд орж Каланыхын хүмүүстэй тулдаж эхэлнэ. Тухайн мөчөд өхрөн толгойд шидтэн байдаг. Мөн Pencil Knight-ийн шидийн хүчээрээ дайрна. Нилээд хүчтэй шид байдаг ч гэсэн Pencil Knight-ийн шидийг буцаачдаг. Үнэн заван санаатай. Учир нь Pencil Knight шидийн хүч буцаадаг. Бургасан хүүхэлтэй цээжиндээ эсэн байдаг. Тэрийг өхрөн эвэрт таруулж багталтай наргагүй нэ. Санраку 4 эсрэг ганцаараа тулдаж байдаг. Үнэхээр хэцүү цагт нь Рейсигээ гарч ирснээр дайралтыг зогсооно. Тэгээ ганцхан дайралтаар дайсны 4 гишүүний нэгийг голоор нь яг алим лугаа хэдэл хувааж өөрийгөө ямар аюултай гэдгийг баталваа.
Санраку харин дуулгатай хүний хинбэ гэдгийг мэдэхгүй байсан учраас яг яахаа мэдэхгүй зогсож гацан шалаанд ороод байлаа. Үзэгд Рейсигагийн өнгөрсөн цаг хугацаа руу шилждэг. Рейсига гэртээ хийцгий дашаагаа тулаад бодол давтан сууж байдаг. Рейсига бас л даймар охин байдаг бөгөөд түүний мөрөөдөл нь Санракутай хамтдаа ад жаргалтай тоглоом тоглох бололтой. Санраку тоглоомын ертөнцид таарахын тулд тэр буцаад тоглоом дотор орсон аж. Тэгсэн чинь Санраку тоглоом дотор яг нэрээрээ орсон нэгт хоёрт өмнөх хоёр хос шуун толгойтой шалдан ир гэдгийг хэлсэн. Санаад энэ туулаатай цог байгаа шувуу толгойтой ир бол Санраку байна гэдгийг ойлгоно. Мөн олон нийтийн сүлжээнд Санраку ингэж их хүмүүсийн анхаарлыг татсан гэдгийг мэдээд хамаг чадлаараа Санракугийн байгаа газар руу явна. Учир нь Санракуг аюулд орсныг тэр дорн л Рейсига мэдж байлаа. Рейсига байж болох бүхэл хурдаа асааж Санраку руу байгаа зүгт бараг нисэх лугаа айдал пижигнэж пожигнож явлаа. Рейсига тоглоомд орж ирснээс Санракугийн хувьд давуу тал үссэн юм да. Пенсил Кенайт харин Рейсигагийн хүчтэй тутлахын болж анхаарал нь сарниж орхино. Энэ нь Үхэн эвэртийн хувьд дахин дайрах боломж олддог бөгөөд үзэгдэл дахин Рейсигагийн өнгөрсөн үе рүү шилжнэ. Санракуг тагнаж байгаа мөчүүд рүү шилждэг. Санраку Рейсигаг харж алхаж байхдаа шонгийн мод мөргөх хичээл дээрээ инээж байхын ширтэх Рейсига амьдрал дээр жудогоор хичээлдэг эвгүй ишүүд нэгэн бололтой. Рейсигагийн хамгийн дуртай зүйл бол Санракуг нууцаар жогрох. Нууцаар тагнах. Юу нэг ширтэх юм бэлээ. Бодит ертөнцийн Рейсига Санракутай ярилцахыг хүсдэг боловч маш чимхий нэг юм бэлээ. Санраку тоглоом дотор аюулд орсон гэдгийг мэдээд харин энэ удаа аврах гэж ирсэн юм да. Харин энэ үед үхэн эвэрт асар хүчтэй шид хэрэглэн ойрхон байсан Пенсил Кенайтын хар шидэндээ оруулж хамттай буюу үхдэг. Пенсил Кенайтыг ч устгах юм. Сөв саядны тийм ичид юм шиг байна. За тухайн хүчтэй шидийн дэсрэлт болох үед бүхэл хүмүүсийн анхаарал сарниж орхино. Энэ мөчөд Санраку боломжийг алдахгүй тулд Рейсигагийн дээвэр нь үсрэн нүүрэн дээр нь гიშгэн үсэрч хот руу байдаг чадлаараа пожигнаж гард юм да. Рейсига харин ангууч нарыг зохицуулна. Рейсига сая басан үйл явдлыг сэтгэл нь нилээд хөдөлсөн байдалтай байдаг. Учир нь Санраку нүүрэн дээр нь шивэртэй хөлөөрөө гიშгсэн учир юм. Рейсига бодыг сарниулж нэг ангууч Рейсига руу дайрахад Рейсига голоор нь маш дамархан ловн хэрчиж байгаа мэтэл тастаж орхино. Үзэгдэл Санраку руу дахиад шилждэг бөгөөд Санраку эмээтэй цуг туулааны хот руу амжилттай хаалгаар нь нэвтэрчихсэн байна. Тийм ээ, Санраку чи чадлаа. Нэг муу амьсгаа авч тайвшин Санраку туулааны хотод ирсэн хойно Пенсил Кенайт мэдээл цуглуулж яг хинбэ гэдгийг нь мэдэх гэж жоохон судалгаа байна. Түүний дараа бэлтгэл хийх болдог. Мөн Вайс ер нь бол туулаануудын хаан ахлах хинч хэлж болно. Ямар ч туулаанууд өдөртөг тэр хүн Санракуд бэлтгэл хийж хүчтэй болохын тулд эмүүд ерөнхийдөө бол захиж үлдээсэн байдаг. Эмүү хааныхаа үгэнд орон Санракугийн бэлтгэлийн дэвжээн дээр нь авчирч ирнэ. Надад бол тийм Галидотер гэдэг та нар кино үзсэн үү те? Тэрний талбай шиг харагдсан да. За та нарт ямар санагдаж байна бяцхан чөтгөрүүд минь. За ямар ч байсан хідэн те борцгонууд чиг тийм те тус газарт нэг хідэн борцгонууд за борцг одоо би борцг гэхээр салах гэж байна. За одоо тэр борцгонуудыг хаяа заяа манайхаа. За хідэн тийм мангасуудыг нэг газар хорсон байдаг тулд нэгээр нэрхэд бол Санраку мангасуудтай тулдаж бэлтгэл хийх болдог. Ер нь бол нэг 10-аад мангас байгаа гэсэн үг шүү. За энэ хотхон. Тэгээ Санраку бэлдсэн юм байлээ л дээ. Ер нь бол Санракуд одоо энэ мангасуудыг бэлдсэн юм шиг байгаа. Вайс заяа. Манай туулааныхаа дүрмийн дагуу хамгийн суг тэгээ мангасаас нь эхэлж тулдаж тэгээд хамгийн ихний мангас бол чон шиг амьтад байдаг. Мөн тэд нар нь олноороо ер нь бол бүлэглэж дайрдаг заяа тийм. Пойлны багууд нэг пойл гэдэг нэг гарууд байдаг шүү дээ. Чатанд орж ирэл бөөнөрөөтэй намайг муулаал те. Чи чадахгүй хэлгүй гацаа ямар юу гэх нэг бөөнөрөөтэй тэгээд нэг дээр лайк тараад үнэн ингээл тиймэрхүүл гараад байдیں۔ Заяа. Тэгээд ерөнхийдөө 65 левелтэй. Манай Санраку чинь зөв 30 хэдэн левелтэй. Манай Санракуг бараг нуглаад байгаа машин левелэрээ те.
Тэгээ санараагүй ч хүний хоолыг хүнээ барихгүй шүү мó коммент бичдэг. Заагүй. Хүний хоолыг хүнээ барихгүй шүү гэж хэлээд өгчнээ. Санаагүй өгчдөг байхгүй. За тэгээд үзэгдэл рейс хийгээл шилжнэ. Рейс аг Санаракугийн толгоон дээр нь гიშгсэн үйл явдлыг бодон суун. Нэг тийм байдаг да тий. Нэг тийм бас жоохон гаж донтой юм шиг байгаа рейсэг. Нэг Санараку хөл миний толгоон дээр гიშгсэн гэдэл бүүн баяр. Жоохон гажиг хөл штэ. Шивэртэй хөл хараал гэж. Юу гэсэн үг. За. Санаракугийн талаар олон зүйл бодож орон дээр хөвтөж байж сууж чадахгүй байх нь тэрэ. Үзэгдэл Санараку руу шилжнэ. Санараку чоннуудад алуусаар байгаад сүултээ нөгөө нэг пойлны багуудын учрыг олчихвол яах вэ? Тэгээд толгойлогчийн бодиг нь хөдөлгөөд алчихнаа. Тэгээд Санараку өксөр байгаад бүр 7 өвч гисэн байдаг бөгөөд 8 дахь удаага оролдож байж нэг муу нөгөө дайсны давталгааг ер нь цээжилж идэх юм заяа. Тэгээд Санараку амжилттай бултаж бас дайрч учраа олчихсон алдсаж гарч байгаа юм чинь. Санараку эцэст нь нэг юм тоглоомыг гартаа авч чонны ахлагчийг нь дахин бодиг нь хөдөлгөж тэгэд үлдсэндээ хамт пойлны нөхдүүдийн бүгдийг нь алж таалж те яг л Спарта гэдэг. This is Спарта гэж байгаатай л адилхан бүгдийг нь хүний олон бас хүнээ барьдгүй шүүгээд бүгдийг нь танилгаж гаргана. Тэгээд мангаснууд ч өнөөхдөө өөрснийхөө амжихгүй гэдгийг мэднэ. Тэгээд бүгднгийн ер нь бол Санараку тасар татаж амжилттай хамгийн анхны мангасаа ялнаа. Энэ бол дөнгөж эхлэл байдаг. Хоёрдугаар мангас гарч ирнэ. Санараку руу мангас дайрах тулааны барилаа авна. Тэгсэн чинь нэг бамбууш гараад ирдیں۔ Тэгээд сүүл нь могооны сүүлтэй юм шиг за. Погдоос юм гараад ирж байгаа юм чи. Санараку бамбууш дуртаач гэсэн түүнийг алхаас өөр арга зам байсангүй билээ. Мэдээж хөөрхий бамбууш бүх сүлийг нь дастаж түүнийг ялнаа. 3 дахь мангас бол гоблин байдаг. Бүлгөө тунчиг амархан устгана. Өмнө зөндөө гоблин алж байсан учраас амархан учрыг нь олоод бодиг нь хөдлөгчнө. 4 дахь мангас бол бодон гахаа шиг ламтан байдаг. Түүнийг эхний орлогоороо л устгаж орхон. Санараку мангас устгах бүртэл илүү сайжирч те тулааны арга барил нь улам сайжирч байла. Санараку ч угаасаа бяцхан зүчрүүттэй адилхан мундаг шүү дээ. За 5 дахь мангас яг 112 дахь удаага ордож байж устгадаг. Нисдэг амтан байдаг болохоор алхаж явах хэцүүлээс юм шиг байна. 6 7 дугаар мангасууд үнэхээр амархан эхний дайрал дээр л устгаж орхон. Санараку над чиг явн чангараад байд юм да. 8 дахь мангас дээр те 2 дахь орлогоороо устгах нь харин 9 дахь мангасыг төмөр хүн байдаг бүр. Iron Man. This is Iron Man. Тэгтээ нэг 7 оролдоод ерөнхийдөө бол Санараку тэгээд ер нь ялчтай юм аа. Санараку ингэж их мангас устгаж байж бүр 30 левелээс дөнгөж 31 левел түрүүл яах вэ? 1 левел агчааг бол яах вэ? Тэгээд ямар ч зэнийг тулаанууд нь амар бага XP өгч байгаа юм шиг байна. Санараку маш бага XP авсандаа цохолтож байж байтал Vice ирнэ. Эрэхтэй зүгээр чирээгүй нэг бэлэгтэй ирсэн байх нь тэрэ. Бэлгийн дээд 10 дахь мангас. Vice мангасыг гартаа барьчихсан. За түүнийг ялаарай гэдэл бэлгээ шиднэ. Vice-ийн авч ирсэн бэлэг нь нилээд аюултай харагдана. Тулааны арга барил нь гинж бололтой. Vice Санаракуг хандаж ядаж 10 минут эсэрэ гэж басангүй хэлнэ. 10 минут эсэрэ Санараку. За Санараку 9 дахь мангасыг ядах юмгүй тусдагсан учраас жоохон өөртөө байж байдаг. За минут гүйж эхлэхэд тулаан эхэлнэ. Мангас яг үнэндээ холын цайнаас дайрдаг шиддэн төрлийн мангас байдаг. Тэр шууд моднуудыг ашиглан хүчтэй дайралтаар Санараку руу илгээж байлаа. Санараку туулаа шиг дэгдэж гарна. Санаракугийн хувьд тулааныг 5 минут арай л удаан өнгөрч байгаа санагдана. Угаасаа ямар нэгэн муухай юм хийхээр эсвэл дургүй юм хийхээр цаг хугацаа удаан өнгөртөө штэ. Тэр шиг. Учир нь мангасын дайралт асралтгүй юм асар хүчтэй байлаа. Санараку мангасын левелийг хартал 120 левел гэж байд юм да. Арай өндөр үгүй юу? Энэ одоо Vice ч одоо галах гэдэг юм бах та. Юу гэж бодож байна. Санараку мод ургуулах шидийг нь учрыг нь олоод нэлээд сайн дэлдэн тулаа шигээ. Дээр дэлдэн дултай дэгдэн гэдэг дуудаг ши. Тэр шиг дэгдэж бултаж мангас руу дайрахаар шийднэ. Тэр бүх довтлохоноос нь бултаж байгаад мангас руу хутга зоотол хутгах нөлөөсөнгүй. Мангас харин энэ удаа гинжүүдээ зөвхөн модоо биш гинжүүдээрээ дайрч эхлэв. Тэгсэн ердөөл 1 минут өнгөрсөн байгуул яах вэ? Энэ цаг хугацаач арай удаашраад байна уу? Санараку тэмцэлцээр л байх нь тэр. Цаг хугацаа өнгөрсөөр л цаг хугацаа өнгөрөх тусам мангасын дайралт бүр уламжлалт хүчтэй болж байлаа. Илүү олон арга барилаар дайрч эхэлж байлаа.
Тэр нь Санракуд бүхэл дайралтаас нь булчиж сухтаж хааж байв. Мангас маш олон төрлийн шидийг ашиглан дайрч байх нь тэрэ. Газрын шид, мөсний шид, галын шид гээд бүх төрлийн шидээр л Санракулуу дайрч байх. Мангастай тулгалдаж парт 2 дууссан билээ. Санраку тулаанд байдаг чадлаараа тулдаж маш их туйлдж ядарч орхисон байдаг. Тэр ядарч байсан ч шазуу зүүн Санраку мангасын бүхэл довтлохоноос бултаж өмнө нь мангастай тулдаж байхдаа эцсийн мөчд ялсан шигээ дижав мэдэмж авч Санраку мангасын бүх довтлохоноос бултаж урагшлаа. Санракугийн тархин дотор маш олон хэрэггүй тоглоомоор дүүрсэн яг л хогийн сав шиг бололтой. Тэгтээ энэ үйл явдал хинт ч хамаагүй. Санраку урагшаасаар Санраку яг л Тарцан шиг модон дээр өсөж чарайж үсрэн алдаж байлаа. Мэдээж хэрэг бас галнуудаас амжилттай болтно гээд маш олон зүйл зэрэг хийн. Яг туулаа шиг л шалангай хурдан хөдөлж байх нь тэрэ. Санраку мангас руу ойртож шидэт тайгийг нь хөлөөр амжилттай дээшээ өшгөлөж гараас нь мулталж чаддаг. Мангас гинжээ ашиглаж шидэт саваагаа авах гэж оролдох үед Санраку хутгах шидэн савааг холдуулж орхив. Санраку мөн шидэт саваагийн өөрийнхөө хам хурдаараа очиж гүн авч цаг гартал 2 минут үлдсэн байх нь тэрэ. Вайс-ийн хувьд сүүлчийн 2 минутад Санракуг яг яах хин харах Вайс-ийн хувьд их сонирхолтой санагдаж байлаа. Та нар ч гэсэн сонирхолтой байв. Санраку мангас үлдсэн 2 минутад илүү ширүүн Санраку руу дайрсаар байлаа. Гэвч галын шид мөсний шидээ ашиглаж чадахгүй дэгдэн гүйсээр байтал эцсийн 1 минут үлдвэ. Мангас байдгаараа шавхан Санракугийн хөлнөөс гинжлээд урдах замыг нь мотор хашиж орхив. Нөхцөл байдал үнэхээр хэцүү болж Санраку яг өөхөх гэж байна гэж боддол шидэт савааг Санраку шидэж мангасыг манрааж орхив. Мангас саваа руугаа гээс очиж Санракугийн харин минут дусснаа мэдэж ялалтын инээмсэглэл тодруулж зогсдол мангас галлаа. Тэгсэн чинь Санраку минут дуусахад бүх юм дуусна гэхүү мөг Вайс хөндлөнгөөс гинт гарч ирж мангасыг тоглоомоос бүр мөсөн арчиж хайваа. Санраку амжилттай даалгавраа биелүүлв. Санраку Вайст амжилт хүсэж хүзүүндээ байсан гинжийг нь арилгаж мутлаа цаашаа яваад өгөв. Санраку өдөржин мангаст авсан учраас бодит ертөнцид бие нилээд их ядарч. Тэр түр тоглоомоос гарав. Мөн жоохон нойр авч унтахаа шийдэж унтаж орхив. Маргааш Санраку дахин тоглоом руу орж 80 левелгээс хүрэх ёстой гэдгээ мэдэв. Учир нь 80 левел хүрч байж л их сонирхолтой даалгаврууд гарч ирэх бололтой. Тийм учраас Санраку ямар нэгэн зүйл бодож хурдан XP-гээ авч 80 левел хүрэх ёстой болсон юм да. Нэг бодлогын Санраку MO2 Pet гэдэг туулаатай ч уулзнаа. Pet туулаа нэмүүгийн дүү гиншүү. Pet Санракуд хандаж одоо онлайн орчинд хүмүүс өөрийг чинь таньдаг болчихсон их аюултай нөхцөл байдалд байгаа гэдгийг хэлж өөртөө байгаа даллах нууц хувцсыг өмс гэж хэлээд нэг хувцс өгнө. Тус хувцс нь яг үнэндээ зүгээр нэг цагаан шуудаа шиг хувцс байдаг. Санракугийн хувцсыг өмсөхөөс өөр аргагүй болж өмснө. Санракугийн хувьд хувцс нь үнэхээр духгүй байдаг мөн хүмүүсийн анхаарлыг маш их татж байдаг. Эмүү харин нэгэн шингэн зүйлийг ууж хүний төргөндөө удаан хадгалж байдаг. Санраку маш олон газруудаар явах бололтой. Ер нь бол явах маршруттай болно. Галт уулан дээрх ус тогтсон гайхалтай гой газар, төмнөр дүүрэн газар гэх мэт харин тухайн мөчөд нэгэн асар том дуулахтай хүн Санраку MO2-ыг тагнаж байдаг. Үзэгдэл нэгэн сүрсэн хөлөг рүү шилжин. Тэнд Pencil Knight өөрийнхөө багийнхантайгаа хамт хорыг найруулад байж байдаг. Тэр ямар нэгэн зүйл төлөвлөж байдаг нь тодорхой харагдана. Үзэгдэл буцаад Санраку руу шилжинэ. Рейсагааг тагнаж байгааг хараа Санраку зогтож орхино. Учир нь Санраку түүний Рейсага гэдгийг мэдэхгүй байгаа билээ. Рейсага Санракуг зогтож байгааг Pencil Knight-ийн багийн хоёр тоглож Санракугийн нэрээр түүнийг таньчихна. Мэдээж Pencil Knight-ийн туслахууд Санракугийн хойноос хүн. Санраку байшин дээгүүр зогтож байхад нь тэр харин Pencil Knight-ийн туслахууд бусад багийн гишүүдтэй мөн
хойноос нь хөөж байгаа гэдгийг мэдээлнэ. Санракугийн зорилго нь левел нэмэх шинэ хаалга руу зугтаж нөгөө дайснуудыг байрлалаа мэдгэдэхгүй зугтах зорилготой байдаг. Мөн Санраку маш ухаалгаар өлгсөн хувцас болж дайснуудаа хуурах гэж үзнэ. Гүйсээр нэгэн хаалганы өмнө ирсэн чинь Рейсигээ хойно зогсож байх нь тэрэ. Oh my god. Санраку айдас давтан яахаа мэдгүй байт Рейсигээ түүний найзын хүсэлд илгээнэ. Аврах дуулахтай хүний зогсолтын позор нь ерөнхийдөө бол эмэгтэй хүн гэдгийг мэдэх бөгөөд Санраку угаасаа аюултай нөхцөл байдалд орсон учраас хүссэн үсээгээ тулаанч хэрэгтэй учраас найзын хүсэлтийг зөвшөөрнө. Харин Рейсигээ маш их баярлаж бодит ертөнцид инээд алтна. Учир нь Рейсигийн мөрөдөл биелжин шүү дээ. Санраку цаашаа хаалга руу орох үе Санраку эмүү дуулахтай тоглогчийн үнэхээр хүчрэх гэдгийг хэлнэ. Рейсигээ манай хоёрыг цаашаа явсан хойно маш их баяртай зогсно. Харин пенсил Кеннетийн зэргүүд өөрсдийгөө маллуулсан мэдээд яг буцаад явж байдал Рейсигээ та хараад өмнө нь алуулсан учраас айгаад буцаад явна. Үзэгдэл Санраку руу шилждэг бөгөөд Санраку ирэх ёстой газараа ирсэндээ баярлаж ирсэн газрынхаа үзэсгэлэнтэй байдлыг харж баярлана. Мэдээж даалгавраа биелүүлэх гэж ирсэн учраас эхний даалгавар нисдэг биетүүдийг барьж байгаа шилтэй зүйлийг авах. Санраку авах гэж үсэртэл цохих гэж байтал нисдэг биет болчихно. Тийм ч амархан биш бололтой. Хоёр дахь дайралтаараа нисдэг биетүүдийг устгаж амжилттай шингэн зүйлийг гэмтээхгүй авч чадав. Nice. Дараагийн даалгавар цэцэг цуглуулах байдаг. Санраку өмнө шуун дээр хор засцуулж үхэж байсан учраас нэлээд тулааны туршлагатай болжээ. Тэр холын зайнаас занх байна уу гэж шалган. Тэгээд холын зайнаас өөртөө байсан сэлмээ шидтэд нэрэл шавж байх нь тэр. Санраку шавжийг амжилттай дайрч устгана. Эмүү холоос Санракуд баяр хүргээстэй. Санракуч амжилттай даалгавраа биелүүлсээр л байдаг. Харин аврах том шавжтай зөгийнүүд байлаж байдаг. Санраку тулааны холоос ажиглана. Зөгийнүүд аврах шавж руу эхлээд маш их дайрдаг. Аврах шавжны ер нь бол гаднах нь маш хатуу байдаг болохоор цохилт нь ерөөсөө нөлөөлдөггүй. Аврах шавж ууртаагаар ерөнхийдөө бол даал зөгөөнүүдийн хатналуу дайрна. Мэдээж зөгөөний хатныг устгаснаар бусад зөгөөнүүд зүхтэж орхино. Санраку холоос ажиглаж байж байтал нь аврах шавж дараагийн байн Санраку эмөө хоёр болтой. Санраку амжилттай зүхтэж байгаа нэг мэрэгэн санаа олж аврах шавжийг хуурч байгаад гинтийн дайралт хийж ялна. Маш амархан л ялчтэй. Үзэгдэл нэгэн өөр адал явдал эргчийн групп руу шилжинэ. Тэд нэр бас боссыг хайж байх нь тэрэ. Тэд боссын аалтны шүсэн дээр гიშгснээр ер нь бол боссын байгаа газар ирсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө бол босстой тулдана. Санраку боссыг байгаа газар ирсэн ч хаалга нь хаалттай байдаг. Учир нь урд нь өөр хүмүүс тулдаж байгаа болохоор орж болдгомаа. Тэгээд ер нь бол Санраку холоос боссыг харж боссыг нөгөө групптэй тулдаж байхыг харна. Босс амархан адал явдал эрхч нарыг устгаж орхино. Одоо бол Санракугийн ээлж. Өмнөх анги дээр Санраку босстой уулзраад дууссан. Санраку агуу руу залбирал үлдэн орно. Үлдсэн хоёр адал явдал эрхч хайгч нарыг аалзны шүсэнд ороогдоод өгчихсэн байдгийг харна. Санраку эмүү найзыгаа хойшоо байж бай. Энд аюултай байна гэж хэлээд тулааны байрлал аваад тулаанд бэлтэн дайсны аалзны торон дээгүүр яг л өчиг хөнгөн үсэрч гарна. Тэгэл дээшгээ маш хурдан яг л тар цаан шиг авирна. Үсэрч харин эргэлдэн наадна.
Санраква чулуу дээрээс нь ирэх бөгөөд тэр чулууг Аалз дээрээс нь унгаагаад байж идэм аа. Санраку амжилттай чулуунуудаас болтноо. Санраку таамгаар Аалз Санракугийн байга газраа тогтоож чулуу шидээд байгаа бололтой. Санраку руу дахин чулуу шийдсээр л байлаа. Санраку амжилттай бүх чулуунуудаас бултаж нүүр туллаа эцэст нэг юм. Санраку Аалз руу дайрч Аалз ч гэсэн Санраку руу дайрч байх нь тэр. Санраку маш ухаалгаар хөлийн тасдаж тэнцвэрийг алдууснаар Аалз доошоо унаж өөрийгөө хананд Аалзны тороо тогтох гэж оролдсон боловч маш ухаалгаар хутгаа шидэн торыг хааж Аалзыг доошоо унгаж орхив. Харин дараа нэг Аалз шиг том чулууг өөрийнх нь сурсан зангаар боссыг бүр мөсөн устгаж орхихоор дээрэс нь бүүн чулуу шиднэ. Тэгээд ерөнхийдөө бол Аалзыг нэлийн гимцэн хойно нь боссыг дээрээс цөм сэлмээрээ сүлбэлэн алснаар 3, 2, 1. Аалз зүгтгээ. За эмүү Аалзыг устгаж орсонд бүүн баяр хөөр өсөж хараагаад Санраку мессеж харсан чинь хэдэн мессеж ирсэн байдаг. Үзэх хороо шар үстэй ерөнхийдөө бол найзаас нь Кацу гээд найзаас нь ирсэн байдаг бөгөөд нөгөөх нь Пенсил Кнайтаас ирсэн байдаг. За тэгээд тэр Кацу гээд найз нь хөө би чамтай тулдмаар байна гэдэг. Өмнө нөгөө Санраку шаврын мангасыг алсан шинтэй адилхан шаврын мангасыг алдсан байж идэг. Тулаан дуусчихсан байж байхад нь үзэгдэл тоглоомын дэлгүүр рүү шилждэг. Эйсэга манатай илцэх бөгөөд Мадад хандаж би одоо Санракуг нууцаар дагах шаардлагагүй болсон. Учир нь бид хоёр тоглоом дотор найзууд болж чадсан гэдгээ хэлнэ. Эйсэга харин гадуур гараад алхаж байхдаа Санракуг өөр дэлгүүрт зогсож байхыг харна. Санраку сэтгүүл дээрээс тоглоомын талаар мэдээлэл уншиж байдаг. Үзэгдэл Пенсил Кнайт болон Санраку руу шилжнэ. Хуучин тоглож байсан нэг нэг дээрэмдэл тоглоом байж тэр дотроо л ерөнхийдөө бол уулзаж байдیں۔ Пенсил Кнайт аимшигтай мангасыг алах саналыг Санраку болон Кацу хоёрт бол санал тавьдаг юм бэлээ. Тэгээ Санракутай эргэлзэж байсан ч гэсэн найз нь бол ер нь Кацу шууд шүрдэг. За үзэгдэл Санраку руу шилждэг. Харин удаа Рейсэга зогтож гүйсэнгүй. Рейсэга босож зогсож байгаад өөрийгөө юу хийдэг танилцуулсны дараа хамт хоёулаа тоглож байж хэлнэ. Харин Санраку утсанд нь гинэт мессеж ирдэг. Тухайн мессеж нь Пенсил Кнайтад ирсэн байдаг. Санраку мессежийг уншихад хумгил гэррүүгээ хамаг хурдаараа харих нь тэрэ. Шууд тоглоомоо хасаагаа Санраку тоглоом дотроос ирлээ. Өөдөөс нь юм уу угтаж байх нь тэр. Санраку Пенсил Кнайтыг мэдэж авсан мэдээллийн дагуу Бэтермон гэдэг мангасыг ална гэж хэлсэн чинь эмүү нэрийг нь сонсчход айц тавтна. Эмүү учир зүггүй Тулааны хаан руу гүйхэд тэр Санракуг Вайс жинхэнэ буугална. Тэр хоёр олон зүйл ярьсан. Гол нь Вайса Санраку Бэтермон гэдгийн талаар мэдээлэл цуглуулна. Мөн Санраку дахиад нэг туулаатай танилцна. Түүнийг Ивил гэдэг байлаа. Мөн Санраку хандан Вайс чиний зэвсэг чинь жоох муу байна. Би сайжруулад өгье гэж хэлнэ. Азар Вайс чинь Туулааны хаан зэвсэг ихтэй тун сайн аж. Мөн зэвсгийг хийж байхад нь агаарт нууцлаг шидэт тэмдэг гарч байдаг. Мөн тэмдэг зэвсэг рүү шингэж байгааг харагдана. Зэвсэг нэлээд хүчтэй болох нэ. Вайс зэвсэг хийхдээ нууцлаг тарин унш. Зэвсэгт илүү хүчтэй болгож байгаа бололтой. Зэвсэг улаан өнгөтэй байсан бол мөнгөлөг мөн нэр нь өөрчлөгдөж Moon Blade гэдэг нэртэй болжээ. Гэхдээ хоёр сэлэн бас ондоо Moon Blade Wax, Moon Blade Barney гэдэг нэгэн дайралтын чадвар маш их, нөгөөх нь болохоор цустай холбоотой гэдэг өөр ингэсэн нууцлаг чадвартай ажээ. Баяртайгаар зэвсгийг ашиглаж үзэх гээл гатгсан чинь анхааруулах тэмдэг гарч ирнэ. Учир нь 150 левел хүрч байж тус зэвсгийг ашиглаж болно гин шүү. Санраку гэсэн чинь одоо 31 левелтэй байгааг боддоо. Мөн ч хол байна да. Санраку шууд сэтгэл санаагаар унаж байгаа юм чинь сөхөрч суугаад л кино цаашаа. Өстө гойниглэн.
За үзэгдэл Pencil Knight болон Gatsu хоёр руу шилжинэ. Sanraku бүр тэр хоёрыг хүлээгээд 3 цаг тэр хоёрыг хүлээлгцэн байдаг. Ямар ч байсан тэр гурав хамтдаа Waterman гэдэг мангасыг агнах гэж байгаа бололтой. Pencil Knight болон Gatsu хоёр хандаж мангасын талаар жоохон мэдээлэл өгнө. Тэр хөшгүй мөн маш аюултай гэж тухайн мөчөд Pencil Knight босоод Sanraku-гийн хойнд байгаа туулайг харна. Гэвч Sanraku-гийн харц Pencil Knight-ийг харахтаа алгын машин шиг л айхтар харна. Хартаад байгаа мó ашиг. Pencil Knight нэг худалгүй яваад өгнө. Харин шар үст Gatsu туулайг хараад маш их игдүүтэй санагтаа. Манай гуравч өөр хаалгаар цэвэрлэх гэж хамтдаа явна. Хаалганы гадна ирэхэд нилээд содон хаалга байдаг. Үзэгдэл Pencil Knight Sanraku өөр тоглоом дотор ярилцаж байсан хэсэг рүү шилжинэ. Тэд Sanraku-гийн тухайн хаалгаар нь 200 левелтэй хүмүүс л ордог их аюултай гэдгийг хэлнэ. Үзэгдэлд одоо цаг руу шилжин хаалга руу ортол маш сонирхолтой чулуун хавтангууд агаарт хөвж байдаг. Яг яахаа мэдэхгүй ерөнхийдөө Gatsu болон Sanraku яг яахаа мэдэхгүй маш их стресстэй байж үтэн. Gatsu дөнгөж 25хан левелтэй. Гэхдээ Sanraku өөрийгөө 37 левелтэйг. Агаарт нэгэн улаан өнгийн гурвалжин дүрс гарч ирж манай хэд рүү дайрна. Манай хэд амархан довтлогоос нь болтож чаддаг мөн Gatsu ганцхан дайрлаар тухайн улаан шошиг мангасыг устгаж орхино. Gatsu өөрийнхөө өмссөн бэлийг цохилтын дэмжиж байгаа гэдгийг яг хэлж байтал өөр дүрсэн мангасууд манай хэд рүү дайрна. Gatsu мангасуудын нэг цохилтоор устгаж орхино. Gatsu-гийн хувьд дүрсэн мангасуудыг устгах амархан байгаа бололтой. Манай хэд ч Pencil Knight-ийн өгсөн газрын зургаа цаашаа явна. Манай хэд 3 доошоо буулаад тэгсэн чинь хамгийн түрүүл Gatsu доошоо үсэртэл юм уу ямар зөрөгтэй эмхтэй гэж хэлэхэд Sanraku наад чинь эрэгтэй шүү дээ гэж хэлнэ. Юм уу бүр амыг ангаалгаж орхивоо эмүүгийн хөөрхийн юм уу? Oh my god. Юм уу Sanraku доошоо өсрөв. Та нууцлаг газар ирвэ. Тэд мөн Pencil Knight-ийн өгсөн загасны уургаар загас барьж байтал авраг том мангас усан дотроос гараад ирвэ. Sanraku өөрийнхөө шинхэн зэвсгийг дуудлаа. Энэ бас өөр зэвсэг бөгөөд ивил туулаа Sanraku-д хийж өгсөн л юм байлээ л дээ. Зэвсэг бөгөөд ямар ч байсан усны мангастай манай гурав тулаан бэлэн болж тулаан ихсэн юм да. Sanraku Gatsu хоёр усны мангас руу ээлж дараалан дайрч жинхэнэ пойлдж байх нь тэрэ. Gatsu-гийн дайрлжийн энтэй Sanraku харин нэг давталсан газар руугаа дахин давталсаар байгаад мангасын цээжиний зузгаан арсыг нэвтэлж орхив. Арсыг нэвтэлсэн хэсэг рүү Gatsu довтлж дайрсаар манай адал явдал эрэгч энэ баг маань амжилттай мангасыг ялж чадна. Манай хэд ч маш хурдан левел нэмж Gatsu Sanraku хоёр Pencil Knight-ийг ирэх хүртэл нилээд их усны мангасыг алсан болтой. Sanraku бүр 42 левелтэй, Gatsu 40 левелтэй болчихсон байдаг. Pencil Knight яагаад энд ирэх гэж удсан гэдгээ тайлбарж хэлэхээс гадна өмнө нь Sanraku-гийн очиж аалзан босыг алдаг газар нууц хаалга байдаг гэдгийг зааж өгнө. Тэр нууц хаалгыг ер нь бол өмнө нь Sanraku явж байхдаа анзаараагүй. Тэр хаалгаар өнөхөдөө цаашаа явна. Явж байгаад нэгэн улаан цэцгээр дүүрсэн газар нэгэн охин мод налаад дуулж байдаг. Энэ болохоор NPC тоглогч бөгөөд NPC ерөнхийдөө дүр байдаг. Pencil Knight болохоор тухайн NPC-тэй шууд очиж ярилцах бөгөөд NPC-ийн нэрийг Satsu гэдэг аж. Манай хэд өмнө өс хонцон бүх зүйлийг энэ модны хажуу дуусгаж тэд нар одоо том нэг зорилготой болсон юм. Тэд гараа мөргөлдүүлэн тэ. За ямар ч байсан тэр Waterman гэдгийг бүгдээрээ устгах шүү гэдэг үзэгдэл Sanraku-гийн гэрлүү шилждэг. За Sanraku-гийн гэр бүлийн гишүүдтэй та бүхэн одоо л танилцсан. Бөөндөө гарч ирнэ. Sanraku-гийн ээж Eikai гэдэг тэр өглөөний цай хийж байдаг. Ер нь л тэр гэрийн эзэгтэйгийн л дүрээр энэ анимашнд гардаг. Rumi бол тэр бол модель болох мөрөөдөлтэй аж. Тэгээ сэтгүүл дээр нэг модельийг гişүтэн биширдэг байжээ. Түүнийг тоо гэдэг. Гадна байдаг нь яг л нэг сонир. Pencil Knight-тай надад нэг л төстэй. Магадгүй Pencil Knight-ийн тоо гэдэг дүрч байж магадгүй гэж би таамаглаж байгаа. Бас нэг хүн орж ирдэг бөгөөд аврах том загас барьчихсан. Нэг хүн ороод ирнэ. Мэдээж хэрэг тэр бол Shinji. Тэр бол энэ гэр бүлийн ноён нуруу бөгөөд аав нь байдаг. Эдний гэр бүл нь бүгд өөр гисэн хоббитэй болохоор нэм гарыг бүр бие бинтээ ингээд зав гаргаад тэг хамтдаа хоол идэж өөрсөндөө тохиолдсон зүйлээ ярилцдаг тийм заншилтай тийм гэр бүл ажээ. Sanraku гэрийнхэнтэйгээ уулсны дараа Berserk онлайн тоглоом тоглохоор тоглоомлоо орж ирнэ бол нэг боссыг алах бэлтгэлээ хийх гэж оролдоно. Sanraku тоглоом дотор нэгэн рандом залуутай
боддог бөгөөд Dragon Fly гэдэг залуутай учирнаа. Тэгээд ярилцаж байгаад хоёулын нь тулдах үедээ найз нь жоохон бэлтгэл хэрэгтэй байгаа маа гэсэн чинь Dragon Fly ч тэгээл та гэдэг. За тэгээд яг тулаан эхлэх гэж байгаа. Тулааны байрлалаа авнаа. Руу Dragon Fly дайрнаа. Санраку өөрийнхөө мэддэг зөвүүн бултах арга барилаар хөлөө нэг газар тавьж байгаа. Тэгээд Dragon Fly-аас бултаж чаддаг. Мөн дараа нь дайрснараа Dragon Fly-ыг амжилттай ялна. Dragon Fly гэдэг тоглогч бас шаартай. Дахиад үзээл гин. Санраку саналыг хүлээн авна. Энэ удаа Санраку эхэлж дайрнаа. Гэвч Dragon Fly яг Санракугийн бултах арга барилыг дөөрэж бултаж дараа нь дайралтай хийснээр Санракуг ялагдаж орхино. Ингээд ялалтын тоо нэг ялалтаа авчихж байгаа юм чинь дахиад 3 дахь буюу дахиад тулдана. Санраку яг Наруто шиг те сүүдрийн хөлбөр гаргадаг шиг өөрийгөө хоёр хувааж орхино. Dragon Fly хүнд байдалд орно. Санраку сүүдрийн хөлбөр нь Dragon Fly-ийн хойноос нь барьж байгаа. Dragon Fly-ыг ерөнхийдөө зодоод ялчихна. Ямар ч байсан Dragon Fly Санраку хоёр найз бодлоо үзэгдэл Гацо Pencil Knight руу шилждэг бөгөөд тэр хоёр тэндээ байж байдаг. Гомбигод. Үзэгдэл дахин Санраку руу шилжих бөгөөд Санраку туулааны хотод ирчихсэн нарийнхан замаар гүйж байдаг. Санраку Немутайгаа дотн яриа ярилцаж бөгөөд мэдэрсэн юмаа ярилцаж нэлээд дотны найзууд болчихсон байдаг. Хиймэл оюун ухаантай найз болох ямархуу байдаг бол за тэр яг манай хоёр гүйж байгаад нэгэн Элик туулаатай ярилцсан. Элик нь эмүүгийн ер нь бол том ихчин юм байлээ. Санраку энд яах гэж ирсэн бэ гэхээр өөрийнхөө чадваруудыг сайжруулах гэж л ирсэн байдаг. Өөрийнхөө чадруудаа инсталл хийх гэж л ирсэн байдаг. Санракугийн левел нь ерөнхийдөө бол 1-8 левел дотор л байдаг. Тэгээд ер нь бол левел нь макстад тулчаад байдаг байхгүй. Тэгээд Санраку харин Элик нэг сонирхолтой мэдээлэл хэлж өгнө. Хоёр ижилхэн чадварыг нэгтгэж болдог гэдгийг Элик хэлснээр Санраку нэгтгэж орхино. Зарим чадрууд нь Элик цаашаа яваад нэг юм авчирхаар явдаг. Санраку нэг нь латтай зүйлийг ер нь л Элик аваад ирнэ. Авч ирдэг. Тэр нь харваас муухай үнэртэй амттай харагдана. Гэвч уух юм бол зарим чадрууд нь шинээр инсталл хийгдэн гэдэг юм аа. Угаасаа энэ ертөнцид амтыг нь мэдрэхгүй юм бай. Санракуаас муухай харж мараад яравана. Сүртэй. Санраку тэгтээ угаасаа шилтэй зүйлийг нэг амьсгаагаар ууж бүх чадвараа инсталл хийж сайжруулна. Мөн бүгд шин чадвараа болсон учраас нэг левелээсээ дахин эхэлж байдаг. Элик баяр хүргээстэй, эмууч баяр хүргээстэй. Үнэхээр бүгд ад жаргалтай баяртай харагдана. Тэгэхдээ Элик юу гэж зүгээр тус болов гэжтэй. Эликт мөнгө хэрэгтэй. Угаасаа Элик чинь маш их шуналтай туулаа байдаг. Би чамд тус болсон учраас чи надад төлөөрэй гэж хэлнэ. Санраку тоглоомын баг 880,000 төгрөг буюу сая төгрөгийг шилжүүлнэ. Санраку мөнгөгүй болж гутраастай тухайн үед эмүү зүгээртэй гэж хэлээд хаалга нээж Гацо Pencil Knight хоёртой уулзахаар шилжнэ. Pencil Knight Санракуд өөрийнхөө зовлонг тоочноо. Pencil Knight-ийн зэргүүд нь Waterman-тай тулдгаас айж татгалзнаа. Угаасаа л хэн л ялахгүй тулгаачтайгаа дахин тулдаж алтан цагаа өрхийг хүсвэдэ. Тийм биз дээ. Тэр гурав ямар ч тач зөндөө төлөвлөгөө босруулж ярина. Үзэгдэл тоглоомын дэлгүүр рүү шилжнэ. Манай тоглоомын зурагт хуудсыг өөрчлөн тавина. Учир нь тоглоом шинжилэлт хийгдэж өөрчлөгдсөн гэсэн үг юм. Маргааш нь тоглоом дотор байгаа хүмүүс тоглоомын шинжилэлт их зэвсэгт ичид гарч ирсэн бухимдаж байхад зарим хүмүүс нь баяртай байх нь тэрэ. Мая Ямато хоёр цайны газрын гадаа шин газар нээгцэн гээд хоорондоо ярилцаа сууж байдаг. Мая шинжилэлт маш их баяртай байдаг. Учир нь түүний зэвснийх нь скин өөр болжээ. Маяд энэ нь маш их таалагдсан юм. Мая гинтэл гудамжаар явж байгаа хүмүүс рүү ном сумаа агсаалыг харуулж алах гэж үзнэ. Мая ч угаасаа л юм бүхнийг харуулах гэж гаж домтой бөлгөө. Ямато болооч чи. Зүгээр энгийн хүмүүс байна шүү дээ гэж хэлнэ. Мая хариуд нь би сая мангсын амьсгалахыг сонссон юм гэж ерөнхийдөө бол Яматод хариу хэлнэ. Яг үнэндээ хоёр давхар Дэйсэйг сандраад л хоёр тишээ хавчигнаал гүүгээл амьсгалал хийсэн юм шиг байгаа юм. Яагаад гэхээр Рейсэйг тоглоом шинжилт хийсэн болохоор нэг манай Санракулуутэй хамт пари хийх үү нэг тоглоомын пари шиг юм байдаг. Тиншээ инвайт л явуулах гээд байсан байлээ л дээ. Тэгээд хоёр талуугаа сандраад амьсгалаад байсан бөлгөө. Ямар ч байсан Рейсэйг өөрийнхөө таньдаг хүмүүс рүү урилга явуулна. Таньдаг их чинь Момо маш хурдан хариу өрвэ. Окей л гэдэг.
Үзэгдэл Санраку руу шилжин Санраку Имүтэй хамтаа цай ууж, Япон уламжлалаа даган сууж байдаг. Тэр хоёр буухаад сууж байтал нэгэн шувуу Рейс тэр Рейсагагийн захиаг авч ирнэ. Захиан шинжилсэн загвар дээр хамт тулаанд орох уу, тоглох уу гэдэг санал байдаг. Рейсагагийн саналыг хүлээн авах аммаар байсан ч гэсэн үнэхээр их Санраку завгүй байдаг. Тийм болохоор татгалздаг. Дахиад өөр шувуу ирсэн чинь Рейсага дахиад захиан дээр заавал ирээрэ мэрэрэ гэсэн Рейсагийн мессеж байна. Санракугийн үедээ завтай болохоор би заавал хамт тоглоно гэдэг амлалтыг өгнө. Гинтл Вайс Санракугийн хажууд гарч ирнэ. За чи юу илүү бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү л гэдэг анхаарал өгнө. Угаасаа Ватермун ч үнэхээр аюултай байсан учраас санал өгж байгаа нь энэ бизээ. Эмүү Санракуд нэгэн зүйлт өгч амжилт хүснэ. Тус зүйлт нь ичид ч юм уу ямар нэгэн зүйлээс хамгаалдаг тийм ичидтэй юм шүү. За үзэгдэл Санракугийн гэрлүү шилжин Санраку бод тэмдэглэл дээр гэрн үнэхээр замбраагүй муухай харагдана. Буцаад тоглоом руу орно. Харин энэ үед ихэнх тоглогч нар тоглоомын шинжилсэн газар тулдаж байдаг. Үзэгдэл Рейсаго, Pencil Knight, ерөндөө Pencil Knight-ийн цэргүүд хоорондоо тулдаж алдаж гарч идэм а. Санраку гацуулуу дахин үзэгдэл солигчдод хамтдаа дуудуулдаг сүнс буюу модны хажууд ирсэн байдаг. Тэгээд улаан цэцгэн дээр ирсэн байт юм а. Тэр хоёр хамтдаа Pencil Knight-ийг хүлээж байдаг. Тэд нар босс руу буюу Watermon руу орохоор хүлээж байлаа. Мэдээж хэрэг Pencil Knight ирэх цагаас нэлээд хожимсон цэсэн хурж ирнэ. Хоцроод хүрээд ирдэг. Pencil Knight тэр гурав босс руу орно. Гэхдээ Pencil Knight нэг модонд хүрсэн чинь яагаад ч мэдэхгүй сонин юм портал үүсдэг байхгүй. За тэгээд бусад хуучин багийн гишүүд нь ч гэсэн хойноос нь орох гэж ирсэн боловч болохгүй. Учир нь аасны боссдод устгасан шиг дараа нь эсвэл тулаан дуусны дараа л орж болдог шүү дээ. За Pencil Knight манай хоёрыг аваад мод руу орчихсон байгаа. Тэр гурав хаалгаар нэвтэрч орхино. Нэг сонин бүтэн улаан сартай гал туулын тоон дээр шиг л газар манаагаар ирсэн байх нь тэрэ. Тэгсэн нэг модны доор нэгэн сэлэмтэй төмөр робот байж тийм а. Түүнийг харвас тэр хамгаалагч бололтой 50 левелтэй төмөр баатар байж байдаг. Санраку тулаанд орох гээл зоригтой наргагүй урагшаа алхнаа. Төмөр тулаанч нэг ч үг хэлэлгүй зөвхөн дайрнаа. Тэр нь үг байх уу? Ийшээ нэвтэрч болохгүй гэсэн үг баг. Санраку бултаал хөлдрүүн дайрна. Төмөр самурайч гэсэн хотын зэнэс дайрч эхэлнэ. Санраку бултаастай мөн хамгаалаастай. Тэр хоёр тулдаж гарна. Харин Кацу, Pencil Knight Санраку хоёрыг холоос ажиглаж пүү ямар сайн тулддаг юм бэ гэд байж тийм а. Санраку төмөр самуруутай аргументийн турш тасралтгүй тулдаж их л хичээж байгаа харагдана. Санраку үнэхэр хичээж тулдаж байхад хажуунаас нь Кацу хөдөлгөөнийг чийж ажиглаж байлаа. Төмөрхөн бас л хүчтэй хариу үйлдэж гарна. Тулаан хичнээн ширүүн босон ч гэсэн төмөрхөн Санракуг голоор нь хувааж алж орхино. Харин Кацу ам оруулдаг бөмбөлгөөр дахин Санракуг сэрэнэ. Дахиж тулаан эхэлнэ. Кацу тулааны байрлал авч зогсон. Тулаан эхлэхэд бэлэн болно. Дахин тулаанд орно. Кацу бас тулаанд орч төмөр самур руу дайрна. Төмөр самураа аянга дээрээс нь буулгах шид ашиглан. Гэвч Кацу Санраку хоёр амжилттай аягнаас бултаж чаддаг. Гэвч самураа дахиад нэг уул шиг гар бүтэн Санраку руу дахин дайрахад Санраку дахиад л өгчөж байгаа юм чинь хөөрхий. Хоёр удаа өгчлээ. Кацу дахиад нэг ам оруулдаг бөмбөлийг шидэн Санракуг ам оруулна. Кацу самурайг арай гэж аргалж байдаг. Тэгсэн төмөр самурай Кацуг голоор нь хуваагаад алчихнаа дахиад. Pencil Knight энэ удаа Кацу руу бөмбөг шидэж ам оруулна. Санраку дахиад л самурайтай тулдаж байгаа түүхэн. Pencil Knight дахиад ам оруулах бөмбөлийг ашиглан Санракуг амийг авч чаддаг.
Гацуу дахиад л хүн. Ер нь самурай чинь аллагын машин юм шүү. Пенсил Кнайт манай хоёрыг сайн байна. Тэсгэх нь чухал гэж хэлдэг. Тэгсэн самурайд утаа гаргаж маргаад л дуудах шийдэ ашиглан шидийн тойрог үүсгэж хоёрдугаар үе эхэлж байгаа болтой. Дууддаг мангас нь төмөр морь байдаг бөгөөд морь гарч ирээд шууд гацуу руу дайрастай. Гацууч морьноос цухтаад л гүгээл байдаг. Морь тэгсэн буур нуруунасаа пуужингаар буудна. Гацуу маш хэцүү байдалд орчиж байгаа юм чинь тэгсэн цаана Санраку самурайтай тулдаастай. Санраку харин моринд хөөгдөл ёстой манай хэд хөгөөч ирээстэй. Төмөр морь бүр лазераар буудаж эхэлдэг. Төмөр морийг унаж л ялах хэвээр юм шиг байгаа. Пенсил Кнайт тэгж хэлдэг. Гацууч амжилттай морьд чаддагч морь догшоо гэж чихтэй их нь тийчгнэж гарна. Харин Пенсил Кнайт 30 сая төгрөгөө өрөөд 1-2 ашиглаж байгаа юм чинь. Тухайн мөчид Санраку Гацуу хоёр ёстой төмөр машинуудад ёстой цөсүүлж хоёр тал руугаа савууж өгөөж ирнэ. Пенсил Кнайт тэгсэн болчихлоо гэд инээд алдсан чинь. Пенсил Кнайт тэгсэн чинь инээгээл миний ичэд болчихлоо гэсэн чинь Санракугийн хүч хурдыг нэмчихсэн байж таарна. Булхарако боломжийг ашиглан төмөр самурайг очиж асар хүчтэй зөхөж сэлмийг нь алдуулчихна. Тэгээд болоогүй сэлмийг нь ашиглах гээд байрсан чинь тоорын алах шиг хүнд байж таарна. Санраку арай гэж өргөж байгаа харагдана. Хөөрхий зайлвал тухайн мөчид төмөр мөр Гацууг савлуулаастай хоёр тал руугаа. Санракугийн анхаарлаа 1 секунд сарниулах биш яг төмөр самурайд базуулах шахна. Төмөр самурайд сэлмгүй бай болохоор бүр хурдан хөдөлдөг бөгөөд хөдөлж чаддаг болчихсон байдаг. Самураку гайхаад л байж байтал Пенсил Кнайт руу шууд төмөр самурай алах гэж шууд дайрдаг. Санраку газар дээд шууд Санракуг барьж аваа газар савлаад алчихсан тэгээд буцаад сэлмээ авчихж байгаа юм чи манай гурав маш хүнд байдалд шилжнэ. Төмөр самурай бүр үүл дуудаж гаргаад байдаг. Ер нь бол нөхцөл байдал бараан тийм хэцүү байдалд шилждэг бөгөөд Санраку дахиад Пенсил Кнайт бөмбөлгөөрөө аим оруулна. Санраку байдаг чадлаараа тултаж эхэлнэ. Бас 1 минут гүйгээд байдаг бөгөөд ялах биш тэсэх ёстой байгаа юм шиг байна. 1 минут үлдсэн байдаг. Пенсил Кнайт Гацууг хартал Гацуу өөрийгөө морьтой цуг өрчихсэн байдаг солиотой. Гацуу ялахын төлөө бас зүв бодожээ хөөрхий. 1 минут дуус төмөр самурай өвдөг сөгдөн. Тэгсэн сар улаантай болчихж байгаа юм чинь төмөр самурайгийн гаднах төмөр нь суурч байгаа харагдана. Пенсил Кнайт гэсэн манай хоёрт хандаж одоо л бүх юм эхлэх гэж байна штэ гэсээ анхааралтай байгаа гэж хэлнэ. Пенсил Кнайт өмнөх 3 дугаар үеэс цаашаа явж чадаагүй бөгөөд төмөр самурай. Ер нь төмөр самурай бол яг үндэл Ватермен гэдэг тэр аюултай нөхөрлөл байсан байлээ л. Тэгээд төмөр самурайгийн гаднах цууртал солиотой. Тэгсэн чинь Ватермен хашгирах төдийдл ерөнхийдөө бол өмнөх Пенсил Кнайт цэргүүдтэйгээ байхдаа бүгд өгч исэн байлаа. Яг тухайн мөчид тесрэлтэнд бол яадаг ч гоо. Тэгээ Пенсил Кнайт нэг ариун ус шиг зүйл айтем дундаас дуудаж гаргаж иж байгаад нөгөө төмөр самурай буюу Ватерменний гаднах хэсэг рүү шидчихнэ. Тэгсэн чинь Ватермен өмнө хизээж хийж байгаагүй үйлдэлээ хийдэг бөгөөд нөгөө морин шууд робот болоод хувирчихтыг солиотой. Тэгээд Гацуулууд арьстай. Ингээд манай гурав 10 минут тэсэх ёстой болчихж байгаа юм да. Тэгээ Санраку Ватерментэй тултахаар болдог бөгөөд 3 дугаар үе учруу улам л аюултай болсон гэсэн үг. Ватермен эхний тултлагаараа Санраку дайрдаг Санраку амжилттай болтой тултлаганд нь хүчин хэрэг байгаа гэдг нь харагдаж байгаа бистэй. Санраку тэгтээ үнэхээр Ватерментэй ан манал тултна. Тэхүү тулаан дундуур Санраку анх удаа дуулга өмснөр энгийн залуу шиг царайтай болно. Мөн туулааны хааны хийсэн сэлмийг ашиглаж чаддаг болчихноо. Миний бодлоор тулаан дундуур Пенсил Кнайт ашигласан шидийн хүчнээс болсон гэж бодож байна. Санраку дуулга нь үнэхээр дог сэлэм шиг ашиглаж болдог галзуу. Тэгээд огт онож чадахгүй байсан Ватермен зүсээд л тотлоод солиотой. Санраку бараг л ялж эхэлдэг. Пенсил Кнайт гэсэн чинь Санраку шигтэл ийм гэж байхаа гэл шоконд оростой. Гацуу Пенсил Кнайтэй тулдаж байхдаа Гацуу нэг удаа өхнэ. Тэгээд Пенсил Кнайт буцаж амьдруулах гэтэл Гацуу Пенсил Кнайт руу шилнэ. Роботтой тэр хоёр тулдах гэж зовж байдаг. Гэхдээ сайн хараад байвал нэг жинлүүр гаргаж ирээд өөрийн талын баатруудыг хүчээг
нэмээд байдаг. Эндээс харуул Пенсилкинатын яг баатрын төрөл нь болохоор соппорт төрлийн баатар. Пенсилкина дахиад жинлүүрээ гаргаж ирж байгаад Гацуугийн хүчийг нэмснээр Гацуу роботыг дэлгэв зөвхнө. Робот гал нээж Пенсилкинатын гарыг гэмтээж татаж орхино. Пенсилкина Санракууд тэнд бүр Ватерментэй бүр аалцаж байдаг шүү. Санраку гэнтэл асар хүчтэй дайралт хийдэг бөгөөд Санраку хорчсон бололтой цусан нэг HP-гээр хасагдаад байдаг. Тэгээд л Санраку яг ганцаардсан чан шиг гинэтэл ондоо хөдөлж бултаж байгаа Ватерменыг гэнтэл эмөөгийн өгсөн зүйлтийг хараад Санраку яриа өднөө анх удаа ер нь Ватермен юм ярьж байгаа. Тэгээ Санраку чи чинь зүгээр машин бидтэй гэсэн чи Ватермен гарны хамгаалтаа шийдээд л уурлаад хүн шиг уурлаж байна л гэсэн. Ватермен асар хүчтэй цахилгаан үйл ашиглан Санракулуу дайрна. Санраку ч самбаачлахтаа бултаж гарна. Одоо туулаа шиг дэгдэж бултах цаг учраас Ватермений уурсан бөгөөд тасралтгүй дайралт хийнэ. Шидээ нэмж галаар бас дайрч байдаг. Ватермен маш олон чадвартай аж бүр сүлдээ Санракуг дэгдэж байгаа хөлийг нь гацааж өрхөн гай газар доороос гэж. Энэ боломжийг ашиглан Ватермен Санракуг сэлмээрээ далаана. Боломжийг ашиглан Санракугийн голоор нь хувааж ална. Энэ үед эмүүл рүү зурлж шилжих бөгөөд Санраку санаа зовж байгаа хэсэг рүү шилжнэ. Санраку өвлөгдөл буцаад ирэхэд Санраку бөмбөлгөө өөрийгөө дахин оруулахар дээшээ шийдсэн байдаг бөгөөд яг өөрийгөө зүсвэснийхэн дараа буцаад амилчдаг гэсэн. Санраку Ватермен бүхэл дайралтаас бодон тунгаан зүгээрч бодоогүй бүх дайралтын ер нь бол цээжилж гисэн байдаг. Ватермен дахиад Санракулуу дайрч эхлэхэд Санраку оногдохгүй бултаж эхэлдэг. Мэдээж Санраку цус багасах тусам хүчнийг хэсдэг тийм чадвартай болчихсон байдаг. Санраку бас давуу тал болж байлаа. Хүчнээ зугтаж байсан ч гэсэн Ватермен үнэхээр л Санракуг хаалж байлаа. Санраку өхнө гэдгийг мэдээд бөмбөлгүүдэд төрүүлж дээшээ шидээд өөрөө ам орно. Энэ Санраку дахин өхнө. Учир нь Ватермений хоёр хөлийг хөдөлгөөнгүй болгож байгаад алчгаад байдаг. Тийм ичид ашиглаад байдаг байхгүй юу? Ингэж явсаар байтал Санраку амьлуулах бөмбөлөг ердөө ганц л үлдсэн байхын дээрээ дулаан 3 минутын дараа дуусахаар байдаг. Үзэгдэл Санраку Гацуу Пенсил хоёр руу шижнэ. Тэр хоёр машиныг амжилттай болдож байдаг. Гацуу роботын хөлнөөс нь уяагаар татж доош унагад Пенсилкинайт харин унсан роботтой илүү цэвэрлэн зогсноор роботоос улаан гэрэлцсэн Гацуу Пенсилкинайт ухарна. Тухайн мөчөд Пенсилкинайт гарандаа нэг жад үүсгэж хагаад робот руу шидснээр робот тэр дороо устна. Санракулуу үзэгдэж хэлнэ. Санракугийн цус 11 HP-тэй байдаг бөгөөд Ватермен шийдвэрлэх тоглохоо хийхээр тэр хоёр бие рүүгээ ширтээстэй. Яг тухайн мөчөд Санраку өөрийнхөө сэлмээр өөрийгөө зоож 1 HP-тэй болж хүчээ нэмнэ. Санраку гал гаргаад нилээд хүчтэй болж байгаа харагдана. Санраку Ватермен бие рүүгээ тоглох эцсийн мөчөд хүчтэй дэсрэлт болно. Ватермений сэлэм агаарт хөөрч бүхэл хуйг дуулан цуурна. Юу гэсэн үг вэ гэхээр Санраку Ватерменийг ялчглаа гэсэн үг юм. Ватермен сэлэм нь хугаш гарн дээр нь цэцэг тавина. Тэгээ цэцгээ атган Ватермен зүгээр л модны урд байгаа булш руу удаан гэгчийн алхаж очиод өвдөг сөгдснөөр замархан алах болно. Дууссан сэлэм нь хугаж байгаа гэдэг нь Ватерменийг ялагдаж байгаа гэдгийг бэлэгдэж байгаа гэсэн үг. Санракугийн хажуугаар удаанаар Ватермен алхаж байгаад булшны урд сөхөрж суугаад алга болно. Гацуугийн сүнс гарч ирж Ватерменийг чөлөөлж
өгсөнд баярлалаа гэж хэлнэ. Сацуу пенсил кинайттай нэлээд сайн найзад болсон байдаг хичнээн хиймэл оюунч гэсэн. Сацуу тоос болж алга болно. Нэх удалгүй манай гурав Анаовч гэх хонх дугарч өмнө нь хинч ялж байгаагүй боссыг ялсанд баяр хүргэнэ. Манай гурав тус нь мэдгдэл ирнэ. Мэдээ яг л захлын гүдэл шиг тарах нь манай гурвыг ялсан гэдгийг тоглоомын ертөнцид тэр аяараа мэднэ. Мэдээж том каланууд энэ мэдээ таалагдахгүй. Онцгой мангасыг цөөхөн байдаг учраас устгах нь том калануудын зориг байдаг. Тийм учраас олон хүний анхаарлыг Санраку татна. Дөнгөж дангаж анхлан тоглож байж яаж гэдэг бодол хүмүүсийн толгойд буцална. Энэ улаан үст нь кланы ахлагч юм. Санракуг олж авчир гэдэг тушаал бол улаан дуусаж манай гурав хаалганасаа гэвч үүд нь пенсил канайтын хуучин хамсаатангууд байж байдаг. Яаж биднийг хайж чадаж байна гэсэн чинь Рейсега порталдад хүрээд ирнэ. Нөгөө хэдий чинь 50хан секундын дотор зохицуулан газар унгаж орхино. Харин пенсил канайт найс нарынхаа 14 руу хутга зоож өгдгийг устгана. Азар тоглоом юм. Тэгээд зэвсгийг нь авал ямар гоё зэвсгүүд вэ гэд баярлаж гарын шуунлаа гэж. Пенсил канайт тэгсэн чинь Рейсегийг лөө сэлэм далаа тулдаач гин. Рейсег пенсил канайтыг сэлмнээс нь атгаж байгаад шууд өөр нэг тийм тулааны хэлбэрт орчихдог. Пенсил канайтын эсрэг Рейсег тулаан нэх удахгүй үргэлжлэхгүй. Тэр хоёр ихний дайралтаар Рейсег пенсил канайтын гарын тастаж. Хоёр дахь дайралтаар устгаж орхидог пенсил канайтыг. Пенсил канайтыг устгахны дараа Рейсег газар унсан хэрэглүүд айтмуудаас авна. Санраку нэг зэвсэг мутлаад авна. Сэргэлэн хүүдээ Санракуч. Санраку тулаан дуусан чинь уучаараа Ремүлүү яран очно. Санраку тэр хоёр тэрвэлдээд л нилээд бие биенээ сансан бололтой. Би чамайг саналаа. Чи намайг сансан уу гэж ер нь бол бараг л үерхтэй юм шиг л аав. За үзэгдэл нэг нүдний шилтээ залуулуур шилжнэ. Тоглоом нилээд том боссыг манай гурав алснаас болоод тоглоомыг бүтээгч, загвар бүтээгчтэй дизайн хийгч, алгоритм бүтээгч нарын анхаарлыг нь татна. Чан Waterman-ыг яалтчгүй дийлдэшгүй хийсэн аж. Гэвч манай гурав хамтын хүчээр Waterman-ы алгоритмыг ялж чадсан учраас тоглоомыг зохиогч нар нилээд толгоогоо гашлахад сууна. Бүр бие барьж идэх шахана. Үзэгдэл Санраку руу дахин шилжнэ. Санраку боссыг ялчихсан учраас амар сайхан амарч байдаг. Рейсегээ болохоор Санракуг алхамаар ойртож өөрийн болгох дээрээ анхаарч байх нь тэрэ. Санраку ч буцаа тоглоом руу орох үед эмээ уйлаад сууж байх нь тэр. Яасын бүү мэд. Харин Санраку яасныг нь асуугаад Санракуг туулааны хаан буюу эмөөгийн аав нь өөрт нь уулзах хүсэлтэй байгааг хэлсэн байдаг. За мэдээж Вайсийн хүслээр Санраку очиж уулзнаа. Санракугаар бахархаад л чи мундаг байлаа. Waterman чи ялж чадлаа. Чи бол миний хамгийн сайн таньдаг хүн мөнгө магтчихэд жиснаа Санраку чи үнэнг мэдмээр байна уу? Энэ ертөнцийн үнэн гэж Вайс асуухад Санраку мэдээж Санракугийн нүднээс уусаал харагдана би үнэг мэдээ гэж бичдэг байхгүй юу? Тэгсэн чинь Санраку тэгээд мэдээж Санраку би үнэг мэдмээр байна гэж хэлнэ. Туудааны хаан тэгсэн чинь чи үнэг мэдхийн тулд 5 нууц зэвсгийг авч ирэх ёстой гэдэг лүндэн болгоно. Санраку нууцлаг зэвсэг бай газрын зурагт зааж өгнө. Вайс Санракуг орхиод тэгээд цаашаа яваад. Санраку тэгээд маш баяртай байлаа. Учир нь Санракугийн левел бүр амар нэмэгдсэн байдаг бөгөөд бүр 78 хүрсэн байдаг. Боссыг алсан болохоор тэгж байгаа. Тэгээ маш их хэрэгслүүд болон айтмуудтай болоод авчихсан бөөн баяр хөөр. Санраку өөрт байгаа хэрэгслүүдтэйгээ танилцаж те ямар үнэтэй гой хэрэглүүд айтмуудтай болчихвоо гэж бодоод энийг бугууч гаргаж ирээд үзээд байж байсан чинь төмөр хувцснууд байгаа газар руу шилжнэ порталд. Харин пенсил канайт Сацуугийн бушин дээр очиж цэцэг тавиад миний найз байсан шүү. Хийчний чинь хиймэл оюухан байсан ч гэсэн гээд үзэгдэл буцаад Кацуу руу шилжнэ. Кацуу бодит амьдрал дээр эрэгтэй хүн байдаг. Тоглоом дээр эмэгтэй дүртэй байдаг байсан гэсэн. Тэгээд жинхэнэ геймер залуу байгааг бөгөөд нилээ чинэлэг айлын хүүхэд болтой. Тоглоомонд нилээд мөнгө үрсэн харагд. Өрөөг нь харахад л ойлгомжтой нийл тийм отоку хүмүүсийн байдаг шиг ер нь л өрөөтэй харагдана. Манай гурав уулзаж ярилцахаар товлож уулзнаа. Тэр гурав боссыг ялсан учраас хүн бүртэл нууцлаг хэрэгтэй зэвсэг өгсөн байдаг. Манай гурав янз янзын хов базан нууцлаг гээд ер нь бол те үлдсэн 5 мангасыг бас устгамаар байна, агнамаар байна гэдгээ ч хоорондоо ялтаа тэмдэглэж яхта буугаалаад явна. Манай гурав баяраа тэмдэглэж байж байхад нэг өөр залуу гаднаас орж ирнэ. Тэгээ манай гурав залуу
Санаракутай нэг юм ярихгүй шууд зүхтаж өргөдөг. Санаракугийн хойноос дагаад байдаг. Гэвч Санараку эмээ туулааныхаа ачаар Туулааны хотыг нээлгэж ягаад алга болж зүхтав. Туулааны хотод ирсэн Санараку өөрийнхөө чадварыг сайжруулна. Мөн эмээ түүний эгч Туулааныг зоригдоор тэр гурван адал явдлын эрэлт. Дээж явж байгаа зам нь дүүрэн зомби үл хөхш нар байдаг. Мөн манай гурав замын хотоор орж хэрэгтэй зүйлээ хайдаг боловч хэрэгтэй зүйл нэг байдаггүй. Тийм учраас дахин замдаа гарна. Зам дарга ялсан дөрвөн хүлтэй мангастай таарна. Гэвч Санаракугийн сорвийг харснаар шууд л мангас зүхтаж өрхнө. Эргэн тойронд нь зөндөө адилхан мангас байдаг. Гэвч Санаракугийн тэмдгийг хараад ойртож чадахгүй бүгд айцтай байд. Гэвч нилээд явж байгаа толгойн морьтой мангастай таарна. Санаракугийн тэмдгийг хараад бусад мангас шиг зүхтсангүй. Санараку мангастай ярилцах гэж оролдсон даанч мангас даан байтугай толгойч байхгүй учраас өөдөөс нь юу ч хариулсангүй. Тулаан болох нь тодорхой болов тулаан эхлэв. Санараку толгойн мангасыг хоёр талаас нь хамаг чадлаараа дайрна. Санараку үнэхээр сайн дайралт холын занаас дайрч морниос нь унгаж орхив. Борт туулаа түүнийг алхаар дэлбцөхөж эмүү харин шид ашиглана. Санараку өөрийнхөө шинэ сурсан шидээ асар өндөр өсөрч чаддаг болчихсон байдаг. Санараку боломжийг ашиглан мангасыг дэлбцөхнө. Эмүү зайнаас шид ашиглаж харин борт туулаа морьтой цуг дэлбцөхснөөр манай гурав ялна. Манай гурав өгсөн мангасыг зэвсгийг шинжиж дараа нь Санараку борт туулааны левелийг харсан чинь 90-д байж таарна. Санараку бүр гайхаад л манай гурав цаашаа явна. Нилээ цаашаа явж байгаа нэгэн хар манан руу ч манан дунд аимшигтай тэр газрынх нь босс нь байж таардаг. Түүний лич гэж дууддаг аж. Санараку шууд л босс руу дайна. Даанч огт нөлөөлөхгүй. Боссыг энгийн зэвсэг огт ондоггүй аж. Шууд нэвтэлдэг л. Тийм учраас Санараку өөр төлөвлөгөө гаргаж борт туулаа шин зэвсэг хийж байх оронд эмүү холын зайнаас шидээ ашиглаж харин Санараку түр саатуулж боссыг аргалж эхэлнэ. Босс манан дунд өөрийгөө олон хувилж мөн сүүдрийн гараараа Санараку руу дайран хэцүү байдалтай нүүр тулна. Борт туулгаа толгойгүй хүний сэлмийг ирлэж боссыг зүсэж чадах сэлмийг хийнэ. Санараку руу шидэж сэлмийг өгч босс харин манай гурав руу тасралтгүй дайрна. Санараку бултаж олон хөлбөрүүдийг аль нь жинхэнэ гэдгийг олоход хэцүүхэн байлаа. Эцсийн мөчөд Санараку хуулбаруудыг устгаж байгаа сүнсэн эмхтэйг устгаж чаддаг. Санараку бүр нэг хувийн цустай амьд үлдснээр боссыг ялч чадна. Дараа нь манай гурав ойрхон байсан хот руу очиж Туулааны хотын хаалгыг дуудана. Зөвхөн хотод дотор л Туулааны хаалгыг нээж чаддаг аж. Тэгээд тэр хоёр Туулаа зэвсгийг засах гэж үзнэ. Харин Санараку шинэ хот дотроо үлдэн Санаракуч шинэ хоттой танилцаад эргэн тойрноосоо аялж гарна. Дараа нь угаасаа яг гол зорилго нь болохоор саяны боссыг устгахаас илүү буцаж явж Санараку гол зорилго нь нууцлаг мангасыг устгах байсан болохоор даалгавраа биелүүлэхийн тулд маш олон мөнгөлөг чулуун дундаас хилэнцэн мангастай учирна. Санараку нэгийг арай гэж аргалж байхад дахин маш олуулаа Санараку руу дайрснаар Санараку өхөн. Санараку шантрахгүй учраас дахин очиж хилэнцүүдийг маш олноор нь хятаж чаддаг. Мэдээж дахиад хүссэн ч гэсэн маш олон айтем болсон учраас борт туулаа дээр очиж олсон бүх хэрэглүүрүүдэд авч шүнэ. Тухайн үед нэг өөр муур гарч ирнэ. Дараа нь гудамжин Санараку нуугддаг нөгөө альчуураа нөмрөөд явж байтал нэг шидэд охин гарч ирнэ. Нууцлаг араатан мангас гуучлах гэж байгаа гэдгээ хэлнэ. Илүү олон адал явдал иргэчнэр бүгд л онцгой мангасуудыг аанах гэж бүгдээрээ яаран сандраас. Эний маань энд хүрээд дуусна. Part 1, Part 2, Part 3, Part 4, Part 5, Part 6, Part 7 маш их лайкер мэласны хүчээр Part 8-ыг чадах ятгаараа хурд оруулсан шүү. Дараагийн 2 дугаар үйлрэлийг нээлттэй хийвэл тэр доор нь хийнэ. Тэгвэл эпизод нь 25 ангитай буюу тэгвэл сурал нь ингээд дууссан юм а. Харин тэр хүртэл надад бэлдсэн тун сонирхолтой аним, комик бас кино байгаа. Та нарт бэлэн болгох гээл хүлээгдэж байгаа шүү. Subscribe хонхоо дарж дараагийн аним туршлага тэр доор нь үзээрэй.